Сар бүрийн хэдний өдөр төрснөрөө өөрийгөө шинжээрэй. Сар болгоны нэгний өдөр төрөсөд та хинээс ч хараат бус байхыг эрмэлздэг хатуу чанга хүн. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг. Эргэлзээ гэдгийг огт мэддэггүй. Хэрвээ танд чухал шийдвэр гаргах шаардлага тулгарвал та гаргасан шийдвэрээ хизээч өөрчилдөггүй ба ямарваа саад бэрхшээл тохиолдоход зөвхөн бухимднуу гэхээс шийдвэрээ өөрчлөхгүй. Та өөрийгөө бусдад онцгой гойд хүн хэмээн их тоодог ба энэ тухайгаа ил тод зарлахаас буцдаггүй. Бүтээлч үйл ажиллагаа нь танд маш их амьдралын эрч хүч, аимшиггүй чин зориг илэрч байдаг. Та нийтэж зантай боловч зөвхөн өөртөө итгэдэг, өөрийн сонгосон замаар замнахыг илүүд үздэг. Та ганцаар байхаас хаширдаггүй, харин ч сэтгэл хангалуун байдаг. Иймэрхүү зангаасаа болоод уян уяхан найз нөхдөө орхиж явдаг. Та ганцаараа байж байгаад алдаа эндэл ажил олох боломжоо судалж үзэх дуртай. Та шинэ боломжийг байнга хайдаг ба аз сархиос ч буцдаггүй. Шинэлэг юм бүхнийг сонирхож татагдаг ба тэр болгоноос амьдралын эрч хүчээ нөхөж авдаг. Та зохион бүтээгчийн авьяас чадвартай болохоор боломж олдвол техникийн шинжилэл хийхээс буцахгүй. Юр бусын сонин шийдвэр гаргаж хүндрэлтэй нөхцөл байдлаас ч хэлбэрхэн мултардаг. Аливааг хийж эхлэхээсээ өмнө бүхнийг сайн ба муу талаас нь цэгнэж үздэг ба ингэсний эцэст зөв шийдвэр гаргаж чаддаг. Эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа амардаг. Бусдад тус дэм болохдоо хариу нэгтгүй нь таны нэг сайн чанар мөн. Шинэ мэдлэг боловсрол олж авахын төлөө байнга тэмүүлдэг. Та авьяаслаг хүмүүсийг хүндэтгэн үздэг төдийгүй тэдэнд татагддаг. Хэтэрхий их ажиллаад ядарч болох талтай тул үе үе сайхан хөгжим сонсож эсвэл бясалгал хийж ядаргаагаа тайлж байх нь чухал. Нэгийн тоон таныг өвөрмөц сэтгэлгээтэй, хурц ухаантай, сэтгэн бодох чадвар сайтай болгодог. Амьдралын хүнд хэцүү нөхцөлд ч та хошигнох чадвараа алдахгүй. Дутагдал. Өөрийгөө хэд чухалчлах нь таныг эвгүй байдалд оруулдаг. Та бүхнийг санснараа хийхийг эрмэлздэг. Энэ тохиолдолд нэгийн тооны сөрөг давтамж давмгайлж та бусдад туслах сонирхолгүй болдог. Эсвэл хэн нэгэнд тусалчхаад хариу талархал хүлээдэг. Өөрийгөө хэд их юмд бодсноороо ойр дотны хүмүүс, найз нөхдийнхөө сэтгэл санааны байдлыг тоож үзэхээ байх талтай. Нэгийн тооны давмгайлагч нөлөөлөлттэй өдрүүдэд төрсэн хүмүүс 10 сарын 1, 1 сарын 19, 1 сарын 28 үе үе хойрог амарлингуй байдалд ордог ба тэднийг энэ байдлаас нь гаргахын тулд багагүй түлхэлт хэрэгтэй болно. Бүхнийг өөрийн хүчээр хийн гэж байхгүй, хамтын ажиллагаач ажигтай байдаг гэдгийг ойлгох нь чухал. Нөгөөтэйгүүр энэ тооны нөлөөгөөр та ганцаардан шаналж эсвэл хит хөөрөн онгиж гайхуулах гэх мэтээр хит туйлшрамтгай болох магадлалтай. Хэтэрхий тууштай, төвчээртэй, хэрцгий, түрэмгий байх нь таныг зорилгодоо хүрэхэд заримдаа саадаа болно. Учир нь таны дарангуй байдал эргэн тойронтойд байгаа хүмүүсийн дургуутслыг төрүүлэх тул тэд таныг дэмжихээс илүү хөндөрч холдож болзошгүй. Бусдад харьцахдаа та бодол санаагаа тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаггүйгээс хүндрэлтэй байдалд ордог. Ер нь та огцом уураа дарж бодол санаагаа тодорхой илэрхийлж сурахгүй бол бусдад харилцахад хүндрэлтэй байна. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Та хэн нэгэнд дурдлаад ч хараад бус чанараа гээдэггүй. Тухайлбал та гэрлээд үр хөвгттэй боллоо ч дур хүсэлтэд хөдлөгдөн ханаа хуурахыг нэг их зүйтэй зүйл гэж үзэхгүй. Заримдаа та гэр бүлээ тээр шан, үнэтэй цагаа дэмий өрх орчин гэж үзнэ. Өөрөөр хэлбэл таны хань маш их төвчээртэй ба тантай адил хатуу хүн байх шаардлагатай. Тэгвэл харилцан зохицож амьдрах боломжтой. Учир нь та ханаа инхрүүлж цаг зарцуулснаас ажиллаа хийж байхыг илүүд үзнэ. Янаг амиргийн харьцааны тухай та харьцангуй баригдмал байдаг. Янаглахтай холбоотой яриа хөрөө, уран зохиолын номыг байж болох зүйл гэж үзэх боловч орон дотроо бусдын иргэшээлд орохоос буцахгүй. Та бүхнийг төлөвлөж эмх зэгцтэй байлгахыг хүсдэг болохоор гэрлэх өдрөө тэрч бүхэл амраглах өдрөө ч нарийн төлөвлөдөг байж мэднэ. Янаг амаргийн харьцаанд туйлшрамтгай байх нь нэлбэг. Маш янаг халуун байснаа нэг мэдгэд хүүтэн хөндий хуваах жимтгий болдог.
Гадаа төрх. Гаднаас тань харахад эрүүл чирэг хүч чадалтай. Та өндөр нуруутай, тод нарийнхан дуу хоолойтой, мөн гялалзсан хурц нүдтэй, эрс цагаан яралцсан шүдээрээ бусдаас онцгойрдог. Эрүүл мэнд. Та эрүүл мэндтэй их санаа зовдог. Бөөрийн дутагдал, цусан дах чихрийн хэмжээ ихсэх, хоол боловсруулах эргэтэн хямрах зэрэг өвчлөлөөс сэрэмжилж явах хэрэгтэй. Ажил мэргэжил албан тушаал. Та бүхнийг өөрөө олж мөнгө санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байхыг илүүд үздэг. Гэхдээ мөнгө бол таны амьдралын цорын ганц зорилго биш юм. Та эрхэлж буй ажил албаныхаа бүтээлч талд илүү их татагддаг. Таны сонгож болох мэргэжлийн тамирчин, судлаач, удирдах ажил зохион бүтээгч, мөн боловсрол санхүүгийн салбарт ажиллахад буруудахгүй. Сар бүрийн 2-ны өдөр төрөсөд. Ерөнхий хандлага. 2-ын тооны нөлөөллөөр та аливаад хэмжээ хязгаартай ханддаг. Бусдаа байнга харьцах нь таны зайлшгүй хэрэгцээ болдог. Та хэн таарлсан хүнд өөрийн амьдрал, сэтгэл санааны байдал, мэдрэмж, эрүүл мэндийнхээ тухай элен далангүй ярьдаг. Ийм нээлттэй элен далангүй хандлага нь бусад хүнийг ч танд элен далангүй хандаж, зовлонгоо хуваалцахад хүргэдэг ба итгэл дээр үндэслэн иймэрхүү харьцаа нь таны амьдралын нэгэн чухал хэсэг болно. Танд бусад хүнийг мэдрэх гол чадвар байж ч болзошгүй юм. Та хүнтэй нэг уулзаад л хэнд нь итгэлтэй, хэн нь найдваргүйг ялгаж салгаж чаддаг. Гэхдээ зарим тохиолдолд та бодит зүйлийг олж харахыг хүсэлгүй, өөрийн харахыг хүсч байсан, хүлээж байсан зүйлийг олж харах нь бий. Энэ нь бусдыг дүгнэхдээ гаргадаг таны нэг алдаа юм. Хэт мэдрэмтгий чанар нь таны амьдралд ихээхэн хэрэг болдог. Та бусдын оронд өөрийгөө тавьж үзээд тухайн хүнд ямар байгааг болон юу мэдэрч болохыг маш гярхай анзаарч чаддаг. Гярхай мэдрэмж дипломат хандлага нь таны зан чанарын салшгүй нэг хэсэг мөн. Та хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах авьяастай тул заримдаа зуучлагчийн үүргийг гүйцэтгэв. Бусдаа эвтэй найртай байхыг хичээх нь таныг тодорхойлдог гол онцлог юм. Та амьдралыг байгаар нь хүлээж авдаг ба хүмүүс ч таны нөхөрсөг дотн байдлыг шууд мэдэрдэг. Та хэрүүл маргаанаас зайлсхийж явдаг. Аливаа асуудлыг эв зүгээр шийдвэрлэх нь юу юунаас чухал гэж үздэг. Та өөрийн үзэл бодлын зөв болохыг хамгаалахдаа дуугаа өндөрсгөж бусдыг зандардаггүй. Та шинэлэг санал санаачлагыг хүлээн авахдаа сайн тэгсэн атлаа сонсон зүйлийнхээ үнэн худлаа шалгах гэж санаа тавьдаггүй зантай. Та энэрэнгүй өгөөмөр сэтгэл гаргаж чаддаг. Ингэснээр хизээч муу юм болохгүй гэдэгт бүрэн итгэдэг. Та анх үхэхийн ухааныг сайтар эзэмсэн хүн юм. Дутагдал. Та маш шимзэг, бусдын болгоомжгүй хэлсэн үг яриа таны амар амгалан байдлыг хялбархан алдагдуулна. Заримдаа энэхүү эмзэглэл нь уран сэтгэмжийн үр байх нь бий. Өөрөөр хэлбэл та бусдын бодоогүй зүйлийг намайг ингэж бодож байгаа байх хэмээн төсөөлж шаналж явдаг гэсэн үг. Үе үе та сэтгэл санааны хөөрөл эсвэл бухимдагдлалд автдаг ба энэ үед танаас хол байсан дээр. Ер нь та орчны уур амьсгал нөлөөнд амархан автдаг. Сэтгэл санааны хямралд автсан үедээ та энергийн их дутагдлыг мэдэрдэг ба энэ үед бусдыг залхаамаар ааш авир гаргана. Заримдаа хэн нэгний нууц руу нэвтрэхээр ирээ цэргүүцдэг атлаа заримдаа бусдад байтугай өөртөө ч тусалж чадахгүй хямрхан нэлбэг. Та жижиг сажиг зүйлд хэд их ач холбогдол өгдөг. Бүтлгүүтгэхээрээ сэтгэлээр ундаг. Хэрвээ та энергийн дутагдлалд орохгүй байхыг хүсвэл олон цагаар дэмий ярихаас татгалзаж байх. 2-ын тооны нөлөөгөөр та хоёрдмор шинжтэй тул танд амьдралын байр сууриа тодорхойлоход ч амаргүй байх болно. Зөв сонголт хийж чадахгүй байгаа үедээ шийдвэрлэх гэж байгаа асуудлаа бусдын нуруунд өөрүүлэхийг бодно. Бусдын анхаарлыг татахын тулд та бусад хүнд нөлөөлөх чадвараа ашиглан тэднийг удирдана. Энэ тохиолдолд таны ашиг сонирхол нийцээгүй санал, үзэл бодол бусдаас гарвал та хүлээн зөвшөөрөхгүй. Та дэндүү эмзэг, өөрийгөө байнга хяндаг зангаа дарж сурах нь чухал. Хайр дурлал, янаг амаргийн харьцаа. Та бүхэл амьдралынхаа турш алтан дунджийг хайх ба олонтоо дуршиж алдаж үзсний эцэс тохирох хүнээ олж авна. Эсрэг хүүсийн хүнтэй харьцахад дотоод ертөнц тань бүрэн нээгдэж
Урд нь алдаа дутагдал тооцдог байсан зан чанарууд тань өөр зүйл болохыг мэдэрнэ. Та амрагтаа хэдий ч нээх итгэж дотн харьцан хамтын амьдрал танд төдий ч нээх аз жаргалтай байх болно. Та зөвхөн өөрийгөө төдийгүй ханаа үр хөвгтэй ч өөр шигээ бодож халамжилдаг. Та амрагийн харьцаа холбоогоо бүрэн ойлголцол харилцан хүндлэлээр тогтоохыг ирмэлцдэг ба амрагтай нь энэ ирмэлцлийг хүндэтгэн. Заримдаа та амрагтаа хэд өндөр шаардлага тавьж ядраах нь бий. Энэ нь таны түрүүчийн хайр дурлалын үлдэц байж болох юм. Та хайртайгаа сонгохдоо адил үзэл бодолтой, сансан бодсноо шууд хэлчихдэг, тантай хамт байхдаа таашаал авдаг тийм хүнийг олвол зохино. Гэхдээ хоёрын тооныхон маш удаан хугацаагаар өөртөө тохирох хүнийг хайх нь ч бий. Хэрвээ та хайж явсан цорын ганцаа олчихвол түүнийгээ алдчихгүй ухаарч чадвал амьдрал тань аз жаргалаар дүүрэн байх болно. Сексийн харьцаанд танд удаан оршил хэрэгтэй байдаг. Учир нь ингэсний хүчин та даалт байдас, өөртөө итгэлгүй байдал, эргэлзээнээс салж таашаал эдэлж чаддаг. Гадаа төрх. Та цайвар өнгийн арьстай, жижигүртэр боловч гоё хэлбэртэй хамартай, бөөрө хий гялалцсан нүдтэй, онцлог шинж тань дугуй царай байна. Эрүүл мэнд. Бодисын болон дайврын солилцооны хямрал, нойрготох, бронхит, бактериа өвчин, экзем, харшил тусах магадлалтай. Ажил мэргэжил албан тушаал. Тань оншилгооны эмч эсвэл ангаагч болох авьяас бий. Та хүмүүсийн яриаг сонсож дүгнэлт гаргах дуртай. Ер нь хүмүүстэй харьцах шаардлага бүхий ажил мэргэжил тохиромжтой. Нийгмийн халамжийн ажилтан, эмч сувлагч, шашны зүтгэлтэн болох боломжтой. Мөн үйл хөдлөх хөрөнгийн агент, нарийн бичгийн дарга, худалдааны ажилтан байх боломжтой. Зарим тань дипломат алба, өмгөөлөл зуучлалын салбарыг сонгоно. Сар болгоны 3-ны өдөр төрөсөд. Ерөнхий хандлага. Та ямар салбарт өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж харуулахыг хичээдэг, аливаа хошин зангаараа бусдаас ялгардаг. Таны хийх дуртай зүйлс бол биеийн хүчний хөдөлмөр, найз нөхдөөгөө хөгжин цэнгэх, хайр дурлалын талбарт амжилт олох юм. Ер нь та гар оролцох шаардлагатай ажил албанд авьяаслаг, зураг, хоол хийх, уран хадгалмал, эллэг байраа, зүүн засал гэх мэт. Та найз нөхөдтэйгөө бужигнан шаваагаа хантал ярих дуртай. Заримдаа зогсоо зойгүй ярьдаг ба энэ нь таны өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх нэг арга юм. Та бусдаар дайжигнан зугаасцахаас буцдаггүй ба харин өөрөө ийм дайжигналын золиос болохдоо гомддоггүй. Ер нь та амьдрал маш хөнгөн ханддаг. Амьдралын баяр баясгалан бодлогоныг мэдрэхийн төлөө явдаг. Хүмүүсийг баясган хөгжөөр цэнгийнх нь таны төрөлхийн авьяас. Та урсгал даган явж зорилгодоо төвчээртэй хүрэхийн оронд зөрүүлэн зүтгэж ад сорхоос юу ч хийхээс буцдаггүй. Олон ажлыг нэгэн зэрэг хийх авьяас чадварыг байгаль их танд харамгүй заяасан. Та хэрэггүй жижиг сажиг зүйл санаа зовох хэрэггүй, бүх юм аяндаа бүтнэ гэдэгт итгэдэг. Ер нь сонголт хийхийн тулд хүчин чармаалт гаргахыг хүсдэггүй. Та өөртөө таалагдсан зүйлээс өөр юмыг унших, судлах, анхаарах дургүй. Гэхдээ хувь тавилан амьдралыг тань зохицуулж бүх зүйл таны оролцоогүй бүтэн хандлагатай. Та ямар ч нөхцөл байдалд хэлбэрхэн дасдаг, бусд хүн танаас урам авч сэрэгдэг. Ямар ч зүйл тохиолдсон бүгдийг нь ашигтай туршилт мэтээр хүлээж авдаг нь таны амьдралыг хэлбэр болгодог. Та аялч жуулчлан ич хэдийн ертөнцийг судлах гоц чадвараа хөгжүүлэх сонирхолтой. Зүн бэлэг тань маш сайн хөгжсөн. Дутагдал. Та заримдаа дэндүү эрч хүчтэй байдаг. Бүхнийг хийж амжуулахын тулд хэд хэдэн ажлыг зэрэг эхэлдэг ба ингэснээр өөрийгөө ядраадаг. Эсвэл орчин тойрныхоо хүмүүст муухай аж гаргаж эхэлдэг. Ер нь амьдрал танд хизээ зогсох вэ, хизээ наашаа яарах вэ гэдгийг зааж өгдөг. Эрч хүчээ дэмий зүйлд хэтэрхий их зарснаар та эхэлсэн олон зүйлийнхээ алин дээр нь төвлөрч чадахгүй байдал үүснэ. Та эрт орой хизээ нэгэн цагт өөрийн боломжийг боддоор дүгнэн цэгнэж үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарлах ёстойгоо ойлгоно. Байнга өөрчлөгдөн хувьсах амьдралын нөхцөл хуумгай хандах зуршилтай байж болно. Хэнэггүй цангаасаа болоод олон таатай боломжийг алдна. Зарим нь амьдралд хорсон гутардаг. Энэ нь тэдний амжилтанд хүрэх гэсэн олон удаагийн орлого нурсантай холбоотой.
Тэд бүх зүйлд өөрийгөө буруутгах хандлагатай хажуу хавирганы хүмүүсээ шүүмжлэхээс буцдаггүй. Энэ тохиолдолд дэндүү өглөө яншаа болдог тул ойр дотных нь хорлохон байсан дээр заримдаа таны яжлал тогтоосон хил хязгаараас даван гарч бусдыг баясгах бус гомдоох үйлдэл болдог. Хөнгөн хийсвэр зантай нь хов живхүү хаач хамаагүй хинтээж гэсэн хов ярахад хүргэдэг. Үүнээсээ болоод олон дайсантай болох нь бий. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Та эрт хүчтэй цаваа сэргэлэн нийтж зантай болохоор олон хүнтэй газраас чөлөө цагаа өнгөрөөхийг илүүд үздэг. Иймээс зугаа цангил татгалздаггүй нийтж амраг танд тохирно. Таны нээлттэй өөртөө итгэлтэй байдал алай хошин зан олон хүнийг сэтгэл алдахад хүргэнэ. Та энэ талбарт дэндүү их амжилт олсноос өдөртөө хэд хэдэн удаа болцож ч магад. Та анхны уулзалтаар л амрагтай хүчтэй сэтгэл төрүүлэхийг хүсдэг. Учир нь анхаарлын төвд байх нь таны гол хэрэгцээ юм. Ямар ч л байсан та шинэ уулзалт болгоноос баяр хөөр амсдаг. Азгүйдхийг та төдий л тоож үздэггүй. Та амаргаа сонгохдоо тухайн хүний анх төрүүлсэн сэтгэл дээр үндэслэж шилжинэ. Гэтэл хэсэг хугацаа өнгөрөхөд та түүнийг төгс төгөлдөр биш гэдгийг мэдэрнэ. Дараагийн удаа бас сонголт хийхдээ хянуур ханддаг болно. Нөгөөтэйгүр та эрвээхий шиг тогтворгүй хүн. Та эрч чөлөөгөө хязгаарлуулахыг хүсдэггүй амархан уйддаг зантай. Хэрвээ хантай нь энэ занг тань ойлгож таныг сул чөлөөтэй тавьбал зохицоод амьдраад байна. Та амаргаа твэрж гарыг нь барьж ойр дотно гэдгээ биеэрээ мэдрэх дуртай. Та ойртож хавтах нэгч боломжийг зүгээр өнгөрөөхгүй. Гадаа төрх. Дунд зэргийн нуруутай, чирэг бие бэлтэртэй, шантгар хамартай, нүүр дүүрэн инээмсэглэдэг. Эрүүл мэнд. Хит их ярьснаас эсвэл янаг амрагийн замбраагүй харьцаанд орж өнгөний өвчин туснаас үүдэлтэйгээр хоолой суух паргих хандлагатай. Мөн цусны эргэлтийн систем булчин шүрмэстэй нэмзэг. Ажил мэргэжил албан тушаал. Бусдын анхаарлын төвд байх боломж олох ажил мэргэжил танд тохиромжтой. Иймээс та зохиолч, зураач, жүжигчин гээд урлагийн чиглэлийн мэргэжлийг сонгоно. Үгүй бол жуулчлалын буюу шуудан харилцааны салбарт ажиллана. Мөн сайн тогоож, барай засалж, цэцэрлэгч болох магадлалтай. Сар бүрийн 4-ний өдөр төрөсөд ерөнхий хандлага 4-ийн тоо нэгэн хэвийн барагдмал байдлыг эвдэх гэсэн зоримог зан төлөвийг нөхцөлдүүлдэг. Энэ тоонд төрсэн хүмүүс өөрийгөө бусдаас төдий л ялгархгүй энгийн нэгэн гэдгийг байнга мэдэрдэг. Гэвч та амьдрал өөрөө ч нэгэн хэвийн зүйл гэдгийг мэдрээд санаа зовхоо байдаг. Харин илүү орлого, бэлэгсэлт, аялал, шинэ хувцас зэргийг юр бусын үйл явдал мэтээр хүлээж авдаг. Та ертөнцийг ийхүү хүлээж авдаг болохоор нэгэн хэвийн байдлыг төвчж амьдардаг. Та бол нарийн тооцоотой, зоригтой, тууштай, төвчээртэй хүн. Амьдралын төлөөх тэмцэлд тантай энэ зэрэг чадaltaй хүн үгүй. Та санхүүгийн хувьд баталгаатай байхын тулд өдөрт 12 цагаар ажиллаж илүү цагийн мөнгө авахаас буцахгүй. Таны тэмүүлэл зорилго бодиттой байдаг. Та түүндээ хүрэхийн тулд ямар ч сад бэрхшээлийг даван туулахад бэлэн. Ерөнхийдөө тогтвортой амар амгалан байдлыг хүсдэг болохоор зорилгодоо хүрэхийн тулд алхамаар урагшилдаг. Та өөрийн гэсэн ертөнцийг хадгалахын тулд бүхнийг хийдэг, итгэл даадаг найдвартай хүн. Найз нөхдийнхөө төлөө юугаач харамлдаггүй. Харин шинээр хүнтэй танилцаад жаахан болгоомжилдог ба түүнд асахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Та бүх юмаа эмх зэгцтэй байх ёстой гэж үздэг. Зохион байгуулалт сайтай чанар амьдралтын доктортой байхын баталгаа болж өгнө. Та амьдралаа алхамаар төлөвлөдөг. Тооцоотой байдал чухал зорилгодоо хүрэхэд дэм болдог. Дутагдал. Үе ирээдүйхээ төлөө санаа зовж сэтгэл санаа хямардаг. Ийм үедээ та ажлаа мартдаг. Эсвэл мөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг гэсэн үг биш юм. Та хичнээн сайн авч байвч маргааш яах бол гэж төгсдөг. Харин амьдралын баталгаа сайтай байгаагаа мэдмэгц сэтгэл ханаж амардаг. Ингэж сэтгэл ханамжтай байхын тулд та үл хөдлөх хөрөнгөтэй байхыг илүүд үзнэ. Ер нь таны хувьд эд хөрөнгө маш чухал. Хэдийгээр та их тууштай зантай боловч ажлаа сайтар төлөвлөн өөрийгөө хянаж ажиллахгүй бол амжилтанд хүрэхгүй.
Учир нь үе үе сэтгэлээр унаж ажлаа алдах явдал гаргадаг. Гэвч энэ бүхний эцэст та алдаа дутагдлаа ухамсарлан түүнээс суралцаж дахин алдахгүй хичээдэг. Зарим үед та өөрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүйгээс бусдад ашиглагдах, өөрөө хохирох явдал их байдаг. Тухайлбал та өөр ажилтай байлаач даргынхаа гуйснаар түүний ажлыг хийж өөрийн ажлаа хохироно. Иймэрхүү нөхцөл байдал ажил албаны хүрээнд төдийгүй хувийн харилцаанд ч олонтоо тохиолддог. Иймээс өөрийн ашиг сонирхлыг хамгаалан үзэл бодлоо шулуухан илэрхийлж сурах нь чухал. Амьдралыг та байнгын тэмцэл гэж үздэгч тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхээр яардаггүй тул энгийн байж болох амьдралаа улам хэцүү болгодог. Альва өөрчлөлтөөс айдаг тул зарим үед хүндрэл бэрхшээлийг анзаарахгүй байхыг хичээдэг. Ингэснээр та түр зуурал сэтгэл амардаг боловч байдал улам хүндэрсээр байна. Амьдрал гэдэг хувьсамтгай зүйл тул бусдаас хэд их зүйл шаардах хэрэггүй. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Та хэн нэгтэй хандлагаас өмнө удаан эргэлзэж тэнэгэлздэг ба энэ нь таны баттай хамгаалагдмал байдалд байх гэсэн хүсэлтэй шууд холбоотой. Үе үе сэтгнүр зантай нь хөдөлдөгч та эд хөрөнгөтэй найдвартай хүнийг хайсаар байдаг. Гэхдээ хайр дурлалынхаа төлөө хайртайхаа төлөө илүү дутуу зүйлд мөнгө төгрөгөө зарлах дурггүй. Тэгсэн атлаа өөрийгөө өөрчлөх, гой сайхан болгоход мөнгө харамлдаггүй. Хамгийн гол нь итгэл найдраа өгч болох эсхийг нь л хардаг. Сексийн харьцаанд ч янаг халуун амрагаас илүү найдвартай, итгэлтэй хүн чухал гэж үздэг. Гэхдээ амрагтайгаа бүрэн ойлголцохын тулд та баггүй хүчин зүтгэл итэх гаргана. Та гэрсэг хүн болохоор гэр бүлийн амьдралаа ч нарийн төлөвлөх дуртай. Иймээс амрагт тань өдөр тутмын амьдралын бүхий л хариуцлагыг танд өөрүүлдэг. Ихэнх тохиолдолд энэ тооны хүмүүс байнгын амрагаа сонгосноос хойш сэтгэл амарчдаг ба нэгэн хэвийн амьдралаас огт залхахгүй. Бэлгийн харилцаанд прагматик ханддаг учраас таашаал авахыг хүсдэг. Гэхдээ л нөхөрлөл танд бүхнээс илүү тул заримдаа орд ирний ажилд үнэт цагаа өрөхгүй байхыг хичээдэг. Гадаа төрх. Энэ тооны хүмүүс өтгөн хөмсөг сормостой, өргөн шанаатай, гонцгойдоо бор царайтай байдаг. Зарим нь бага зэрэг ээрүү байна. Намхавтар нуруутай, таныг онцлох нэг шинж нь бусдын анхаарлыг татдаг хурц харц юм. Эрүүл мэнд. Бөөр давсаг эмзэг, ил задгай цэлгэр орчин төдий л дуртай бус. Заримдаа гүлгэр хөндөй болдог нь сэтгэл зүйн байдалтай холбоотой. Ажил мэргэжил албан тушаал. Үйл хөдлөх хөрөнгийн болон барилгын салбарын бүхий л мэргэжлүүд тохирно. Нөгөөтэйгөр зохион байгуулах авьяастай тул сайн зөвлөгч эсвэл хувийн аж ахуйтан болж чадна. Мөнгө санхүүгийн чиглэлийн ажил мэргэжлийг та өөрөө сонирхдаг ба энд ч танд багагүй боломж бий. Зохиолч, яруу найрагч, загвар зохион бүтээгч болоход болохгүй гэх газаргүй. Сар бүрийн 5-ны өдөр төрөсөд ерөнхий хандлага. 5-ын тооны нөлөө нь таныг хурц ухаантай нийтэрч зантай болгожээ. Бусдад хамтран ажилласнаар таны авьяас чадвар бүрэн нээгдэг ба энэ үедээ та өөрийгөө энэ том ертөнцийн нэгэн хэсэг гэдгийг мэдэрдэг. Бусдад харьцахад тань өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Та аялах, юм үзэж нүд тайлах дуртай. Та олон хүн бужигнсан газар байж бусдад танилцаж, шавьяагаа хантал ярьж хурж юм мэдэж авахыг хүсдэг. Ийм боломж олдохгүй бол радиор телевиз үзэж шин соргог зүйлийг сонирхон судалдаг. Та ямар ч хүний аргыг олдог болохоор бусдад амархан танилцдаг. Зэгцдээ замраатай сэтгэдэг болохоор бусдад бодол санаагаа ойлгуулах, дамжуулахдаа гарамгай. Нөгөөтэйгөр бусд хүн таныг юу гэж бодож байгааг хэлбэрхэн тааж мэддэг. Мэдлэг боловсролыг хэлбэрхэн эзэмшдэг. Байнга өөрийгөө боловсруулахын төлөө байдаг. Та амьдралч сониучаар ханддаг ба түүнд байгаа сайн муу юм бүхнийг амталж үзхийг боддог. Тодорхой, баримттай зүйлд хандах хандлагыг тань шинжлэх ухаанч арга барил тодорхойлдог. Тухайлбал танд ямар нэгэн уралдаанд төрүүлжээ гэж хэн нэгэн хэлбэл шагналаа гартахаас нааш түүнд итгэж үнэмшихгүй. Танд бусдыг татах гайхам чадвар байдаг тал хүмүүс таны нөлөөнд хэлбэрхэн ордог. Үүнтэйгээ адил та бусдаас ангид байдаггүй. Амьдралыг нэгэн том адал явдал гэж үздэг болохоор өөрөө ч бусдын нөлөөнд хэлбэрхэн ордог. Та бол урьдчилан таамаглахын аргагүй хүн болохоор сониуд зандаа хөтлөгдөн бодлогогүй алхам хийх нь бий.
Дэлгүүр хэсэх дуртай атлаа ээлжид дадал явдал тооцогдог. 5-ын тооны нөлөөгөөр та амьдралд юунд тэмүүлж зорж байгаагаа сайн мэддэг. Иймээс зорилгодоо хүрэхээр эргэлзэлгүй урагшилдаг. Дутагдал. Та хэтэрхий хөдөлгөөнтэй, сониу цантай болохоор эхэлсэн аливаа ажлаа дуусгалгүй дараагийнхыг барьж авдаг. Та хорвоо ертөнд сонин хачин зүйлээр дүүрэн байхад хизээ амар суух вэ гэж боддог. Гэхдээ хурц ухаан, позитив сэтгэлгээнийхээ үрээр зөв сонголт хийж амьдралаас хүссэн бүхнээ авчиж чаддаг. Заримдаа та хариуцлагаас зайлсхийдэг, аливаа юмсын мөн чанарт нэвтрэх дургүй. Тухайлбал та шинээр ажил эхэлжгээд ажлаа дуусгах болоогүйг харамгацаа өөр зүйл хийж болохгүй нь гэж чухалчилдаг. Та уйтгарлан гуниглаж анхаарлаа төвлөрүүлж чадхаа болдог. Заримтай нь шууд ажлаа хаяад явах нь бий. Гэтэл зарим нь сонирхолтой ч бай, сонирхолгүй ч бай, нэгэнт хэлсэн зүйлээ орхиж чадахгүй, ажлаас өөр зүйл бодохгүй зүтгэх нь ч бий. Та амьдралд үзэж харах олон зүйл байдаг. Гэтэл аливаа хязгаарлалт нь таныг хавчигдуулна. Та сонголт хийхдээ багагүй тэнэгэлздэг. Учир нь таны үзэл бодол бүхэл өдрийн турш хэдэнтэй хуурч байдаг болохоор хүмүүс таныг найдваргүй түнш гэж үздэг. Тухайлбал та өөрийг даалгаврыг гүйцэтгэх хугацаа хэд богино тавьж өөрөө тэр хугацаанд амждаггүй. Та хувцаа ойр ойрхон солихдогтой адил найз нөхдөөч бээлийн мэт солино. Заримдаа та бусад хүнтэй харьцах чадваргүй болдог. Энэ нь та дотоод ертөнцийн хэд их гүнзгий шингэсэнтэй холбоотой байдаг. Гэхдээ энэ нөхцөл нь танд бүхнийг шинээр харахад хэрэг болно. Үе шалтгаангүй гунигддаг болохоор шин сэтгэл хөдлөлийг хайж сэтгэлээ сэргээхийг боддог. Таны хувьд секс, шоколад идэх юм гол идэвхжүүлэгч болдог. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Та элен далангүй зантай нийтэж амрагтай байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл ямар ч асуудлаар тантай чөлөөтэй ярилцаж чадах амраг тохиромжтой. Та амьдралын тодорхой туршлагатай хүмүүст татагддаг. Учир нь танд хангалттай мэдлэгтэй, мэдээллийн хүрээ сайтай, баримтан тулгуурлан ярьдаг тийм хүн хэрэгтэй байдаг. Адал явдалд дурлах нь таны мөн чанарт байдаг тул амраг таньч мөн адил явдал хайгч байх ёстой. Та хамт олонч хүн болохоор найр надам, зугаа цангил зохион байгуулах дуртай. Таны сонирхлын цар хүрээ маш өргөн тул та бүх төрлийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Амьдралын баяр баясгалан тань олон хүнийг татдаг тул таны зохион байгуулж буй арга хэмжээнд тэд таныг харахаар ирдэг гэвэл буруутгахгүй. Үе та хэнд ч захирагдахааргүй дураараа болдог. Иймээс таны амраг маш их төвчээр ухаан гаргаж байж таныг хажуудаа байлгаж чадна. Зарим тань гэр бүлтэй атлаа амрагаа араар нь тавихаас буцахгүй. 5-ын тооныхон хайр дурлал янаг амрагийн асуудалд авьяаслаг. Амраг тань бодлыг тань тааварлаж чаддаггүй төдийгүй хэдхэн мөчийн дараа юу хийх вэ гэдгийг ч төсөөлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл та бол онцгой гэсэн үг. Гэвч хувь тавилангийн гинтийн өөрчлөлтөнд дурладаг хүмүүс ийм л хүнд татагдан дурлах нь бий. Та дур хөдлөм тачаангүй хүмүүст татагдаг. Та сексийг өөрийгөө илэрхийлэх хамгийн боломжийн чадвар гэж үздэг. Гадаа төрх. Бүлтгэр том нүд, өргөн тоогуур шанаа, бага зэрэг огтор хамар, хүзүү, цөөнгөдөө дуу хоолой таныг бусдаас ялгадаг. Таны гадаа төрхийн нэг онцлог гэвэл ширүүн дориун дүр юм. Эрүүл мэнд. Та хорстой зуршилд хэд автомтгой тул халдварт өвчин болон ханиад шуухнаад өвтөмхий. Мөн бодисын солилцооны хямралд өртөх, хоолойгоо өвдөхөөс сэргийлэгдэн. Ажил мэргэжил албан тушаал. Танд олон хүнтэй харьцдаг, тухайлбал худалдагч, сэтгүүлч, худалдааны төлөөлөгч, аялал жуулчлалын менежер, компьютерийн мэргэжилтэн гэсэн ажил мэргэжлүүд илүү тохирно. Та өөрөө үйлчлүүлэгчээ сонгох боломжтой, хувийн мөрдөгчийн ажилд дурладаг. Зарим тань эрдэмтэн судлаач, философч, хэр шинжээч, зурхаач болдог. Сар бүрийн 6-ны өдөр төрөсөд. Ерөнхий хандлага. Энэ тооны нөлөөгөөр та өөрийгөө нэгэн том бүхэл зүйлийн нэг хэсэг гэж үздэг. Өөрөг ч инэрэнгүй нэгэн болж төржээ. Таны хувьд аль нэг хэсэг бүлэгт хамаарч тэндээ тодорхой байр суурь эзэлж өөрийн үн цэнийг мэдрэх нь юу юунаас илүү чухал. Та гэртээ их хүний үүргийг гүнзгий ухаамсарладаг шигээ нөхрөө аав шиг аав байхыг, хүүхдээ хүүхэд шиг хэвээр байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд
бүхий л зүйл таны төлөвлөж төлөөсний дагуу явагдах ёстой ажээ. Та ямар ч хамаагүй хамтлаг нийгэмлэгийн гишүүн болохоор тэмүүлдэг. Энэ нь хөдөлмөрийн хамт олноос эхлээд хотын зөвлөл, байрны зөвлөл, эсвэл дэлхийн хэмжээний бодлогын байгууллага байж болно. Та зүүн бэлгээрээ хамаарч буй бүлгийн хийх хэрэгцээ шаардлагыг мэдэрдэг. Таны 6 дахь мэдрэхүй маш сайн хөгжжээ. Үүнээс гадна юмыг бүхэлд нь олж харахтаа сайн. Ихэнхдээ та байгууллагынхаа хамгийн чухал хүмүүсийн нэг болдог ба байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг дэвшлүүлэх бүхэл бүтэн хурал зөвлөгөөнийг ч зоох юмгүй зохион байгуулна. Гэр бүлийн хүрээнд ч дээрх нөхцөл хамаатай. Та бий болоод байгаа нөхцөл байдлыг хэрхэн хэлбэрхэн шийдвэрлэх, хэрхэн үнд үр дүнд хүрэхийг сайтар эргэцүүлдэг. Та шударга байхыг дээдэлдэг тул хүн болгон санаа тавьж эрх тэгш байлгахыг эрмэлздэг. Бусдын зовлон гуниг азгуудлыг маш эмзгээр хүлээн авдаг. Танд бусдад буруу гүйрүүлдэг муу зуршил үгүй. Ихэнхдээ өрнөж буй үйл явдалд өөрөө ямар байр суурь эзэлж байгаагаа тодорхойлохыг оролддог. Та өөрийн амжилтанд бус хамт олонныхоо амжилтанд илүү их сэтгэл ханаж баярлдаг. Хүнд хэцүү үйл явдал тохиолдоход гэр бүлээсээ тусламж дэмжлэг хүсдэг. Та асуудлаа шийдэж чадахгүй байж бусдад туслах боломжгүй гэдгээ сайн мэддэг. Та хамт олноос ангид байж чадахгүйтэй адил өөрийгөө тусгаарлан төсөөлж чаддаггүй. Та бол хэн нэгэнд байнга л тусалж байдаг. Таны зорилго хичнээн өчүүхэн байвч та түүндээ бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг. Зарим тань бусдын өмнө хүлээсэн үүргээ болон хийсэн хэргийнхээ хариуцлагыг хэд их ач холбогдол өгч хүлээн авдаг. Та хүндрэл бэрхшээлээс айдаггүй, ажил төрөл хичнээн бүтлгүй байсан ч заавал дуусгаж бай санаа амардаг. Та аливаад чин сэтгэлээсээ ханддаг. Гэртээ бол илгэсэг зан сайтай эзэн. Бусдыг дайлж цайлах дуртай. Та хорвоо ертөнцийг бүхэлд нь хайрлан инэр сэтгэлдээ багтаахыг хүсч явдаг. Та эргэн тойрондоо байгаа бүхэнтэй ив ийг ичээж тансаг сайхан орчинд амьдрахыг эрмэлздэг. Урлаг соёлыг маш их сонирхдог. Та маш эмзэг тул таны сэтгэлийн хөдөлгөөн бүр уран бүтээлтэй нийлэрч гардаг. Дутагдaltaй тал. Заримдаа та бусдыг бодохоо байцгадаг. Өөрөө бүхнийг төрүүлж хийх ёстой гэж үздэг. Хийсэн ажлаасаа илүү хүйс мөнгө авахыг хүсэх нь ч бий. Ажлынхаа үр дүнд бусдын анхаарлыг татахыг хичээдэг. Хэдийгээр та нөхцөл байдлыг эрүүлэр цэгнэх чадвартай ч өөрийгөө ертөнцийн голцом гэж үзэн намайг байхгүй бол бүх юм нурна гэж боддог. Иймээс та байсан ч байгаагүй ч хорвоо ертөнц оршсоор байх болно гэдгийг ойлгох ёстой. Та өөртөө хэрэгтэй үед л бусдын үгийг сонсдог. Та бусдын хүсэлтийг үл тамсарлаад байвал үн хүндээ алдна гэдгийг мартаж болохгүй. Харин заримынх нь хувьд огт эсэргээр болдог. Та өөрийгөө огтхон ч бодохгүй бусдын төлөө бүхнээ золиослно. Хэдийгээр бусдыгаа бодох нь магтууштай хэрэг боловч өөрийгөө бүр мөсөн хайж болохгүй. Бусдын төлөө хэд их зүтгэл гаргаснаас үр дүн нь буурдаг. Бусдын төлөөх энэхүү зүтгэл тань заримдаа дааж давшгүй ачаа болдог. Гэтэл та өөрийнхөө бүхий л асуудлыг шийдээд аз жаргалтай хүн болсныхоо дараа бусдад туславал илүү их үр дүнтэй байх болно. Заримдаа та бусдын үүрэг хариуцлагыг өөртөө хүлээснээр бусд хүн таныг ингэх ёстой мэтээр ойлгоно. Бусдын төлөө өөрийгөө зориулах нь сайн хэрэг боловч бүхэл амьдралаа бусдад зориулж болохгүй. Ингэвэл та эрүүл мэнд амьдралаараа хохирно. Энэ бүхний эцэс танд гомдол харамсал хуримтлагдаж болзошгүй. Бусдад үгүй гэж хэл сурах нь таны хувьд хамгийн чухал юм. 6-гийн тон төрөсөд бусдын хэрэгт оролцомтгой байдаг ба энэ зангаас нь хүмүүс залхдаг. Гэтэл та өөрөө болохоор бусдын төлөө санаа тавьж байна гэж үздэг. Та гомдомхойд бол гомдоосон хүнийг хизээж уурлдаггүй, мартдаггүй. Зарим танд хонзогнуур байх нь ч бий. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Романтик харьцаа холбоог эрхэмлдэг. Та хайр дурлалынхаа мөч болгоныг нандинах болно. Амрагт таны гар дээрээ өргөн явж тоо томшгүй олон сарнаа барваас та сая сэтгэл хандаг. Та хэн нэгэн дурлалаас бүхий л зүрх сэтгэлээрээ эргэлт буцалтгүй насан туршдаа дурладаг тул бат бөх харилцаа холбоог эрхэмлдэг. Гэрлэлт гэр бүл үр хүүхэдтэй нь хамгийн чухал зүйлсийн нэг гэж үздэг. Садан төрөлтөө ихээхэн анхаардаг тул баггүй цагаа тэдэндээ зориулдаг. Гэтэл амрагт энэ бүхэн огт таалагдахгүй.
Тэр таны олон хамаатнаас залхаж эхэлнэ. Иймээс үүнээс зайлсхийхийн тулд амрагтаа илүү их санаа тавьж садан төрөлтөнд дотносох нь чухал. Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй тул гэр бүлийн хүрээнд дэх өчүүхэн жижиг маргаанч таны амар амгалан байдлыг алдагдуулна. Та дурласан үедээ хэнийг ч юу ч анзаарах зөвхөөгүй болдог. Таныг бүрэн дүүрэн ойлгодог мэдрэмжтэй хүн л таны хань болж чадна. Ихэнхдээ нь амаргаа шүтэн биширдэг ба амарган ч мөн тийм хариу байдаг. Гэхдээ л эрт орой хизээ нэгэн цагтаа амьдралын бодит үнэн хатуу ширүүнтэй нүүр тулчил таарлаа. Бусад хүн амаргийг тань биширч магтахад та дургу. Тэрч бүхэл заримдаа урьд хүний урд өмнөх явдлыг сөхөж хардан бухимдаж эхэлдэг. Ийм үед та нэр төрөө эрхэмлдэг байх нь чухал. Сексийн хувьд та аялдаг зүйлэн янаг байж чаддаг. Гадаа төрх гонцгой царай бамбар урвал уян зөөлөн дуу хоолой таныг бусдаас онцолдог. Та бүх шүдээ гарган нүд дүүрэн инээмсэглэдэг. Махлагдуу биетэй. Эрүүл мэнд сэтгэл санааны хямралд өвтөмтгий өвчлийн болон дайврын систем хямарч болзошгүй. Ядаргаанд орох хүч чадлаа барах магадлал өндөртэй. Ажил мэргэжил таны эмзэг мэдрэмтгий чанар хурцаар илрэх мэргэжлүүд буюу яруу найрагч, зохиолч, зураач, хөгжимчин, дизайнер, зурагчин гэсэн мэргэжлүүдийг сонгох нь зохимжтой. Заримдаа нийгмийн ажилтан, малын эмч, совилогч, зөвлөх, улс төрч зэрэг мэргэжлүүдээ сонгодог. Сар бүрийн 7 өдөр төрөсөд ерөнхий хандлага. Энэ тооны нөлөөгөөр та зөв бэлэгтэй ямар ч нөхцөлд амар жимэр байхыг эрхэмлдэг зан чанартай. Та маш эмзэг мэдрэмтгий хүн. Эдгээр чанараа ойр дотныхон найз нөхдийнхөө тусын тулд ашигладаг. Та зөв бэлгийнхээ хүчээр олон нөхцөл байдлыг амжилттай даван туулна. Та өөрийн бие сэтгэл санааны байдал болон зөв мэдрэмжээ хянаж дүгнэхдээ гарамгай. Та өвчнөө онцлох хэрэгтэй үеийг олж эмчид очиж чаддаг. Таны амьдралдаа баримтлагдаг гол зарчим бол зүрх сэтгэлийнхээ дуудлагад захирагдан амьдрах явдал юм. Та бусдын үгийг сохохоор дагахаас илүүтэй дотоод дуу хоолой зөв бэлгээ сонсдог ба аливаад байглаас заяасан авьяас чадвартаа итгэн ханддаг. Та өөртөө итгэлснээр бусад хүмүүс мөн амьдралд ч итгэж эхэлдэг. Та эргэн тойронд болж байгаа бүхэн өөрийн гэсэн утга агуулга, ач холбогдолтой гэдэгт итгэдэг. Та заримдаа ганцаараа байж бүхнийг цэгнэх, түүнийхээ үрээр хүнд хэцүү асуудлыг ч өөдрөгөөр шийдэх боломжийг олдог. Таны гүн ухаанч сэтгэлгээ бусдыг ажин гярхай байхад тусалдаг. Та аливаа үйл явдлыг урьдчилан харж тооцож чаддгаас таны хажууд байдаг хүмүүст амьдралын эрчтэй урсгал илүү тодорхой мэдрэгддэг. Таны оюун ухамсар өндөр хөгжилтэй тул үүнийгээ зөв хэрэглэснээр та мөрөөдлөө бодит болгож чадна. Бусдын нүдний энэ байдал тань ид шидийг санагдуулдаг. Таны эд хөрөнгө хүртэхгүй байсан ч бусд хүн таныг баян шинэлэг гэж бодно. Та ажил хэрэгтч гэр орондоо ч эмх цэгцтэй цэвэр цэмцгэр байх дуртай. Гадаад өнгө үзэмж байгаа байр байдалтай маш их анхаардаг. Зөвхөн өөртөө төдийгүй найз нөхөд эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ өнгө үзэмжөнд ч санаа тавьж явдаг. Балет, теннис, усан сэлтээр хичээлэх, ойд зугаалах нь танд тустай. Дутагдал 7-гийн тооны нөлөөгөөр таны сэтгэл санаанд ямар нэгэн түгшүүр байдаг. Та заримдаа ямар учраас түгшээд байгаагаа олтол маш их хямарч амар тайван байж чаддаггүй. Та муу зүйл бодож төсөөлөл муу муухай явдлыг өөртөө дуудах чадaltaй гэдгээ сайн санаж яв. Иймээс ажил хэрэг бүтэхгүй байсан ч эерэг санаар бодож сурах нь чухал юм. Заримдаа та хэд их залжин болж бодит байдлын баримжаагаа алддаг. Өөрийгөө хэд их шүүж ухаж төгөх нь бодит байдлыг үнэн зөвөөр нь харах нь чухал шүү. Нөгөө төгөөр бодит байдлаас мөрөөдлөө илүүд үзэж бүхнээс өөрийгөө тусгаарлах хандлага буйг анхаар. Ийхүү өөрийгөө амьдаар нь борслуулахын оронд таагүй нөхцөл байдлаас ч ашиг хонжоо гаргаж сурах нь чухал. Та өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг анхаарахгүй байхыг хичээдэг. Үүний оронд асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж сурах нь илүү чухал. Зарим 7-гийнхан оюунлаг ертөнцийг үл таамсарлан цэвэр практик ажлыг сонгон авах нь бий. Гэвч эрт орой хизээ нэгэн цаг та өөрийнхөө би хинбэ гэдэгт эргэж ирж л таарна. Заримдаа амжилтанд хүрмэгцээ сэтгэл түгших явдал гардаг. Учир нь та амжилтанд хүрч дасаагүйд байж болох юм.
Мөн бусдыг үл хайхрах, зөвхөн өөрийн дотоод мэдрэмжтэй анхаарах хандлага гаргадаг. Энэ тохиолдолд бусдыг ойлгож дэмжихийг хичээх нь маш чухал. Ингэснээр та өөртөө ч мөн туслана гэсэн үг. Танд бусдад амархан чанар бий. Хэрвээ та дотоод дуу хоолой зөв мэлгэн сонсож байх юм бол хизээж бусдад мэхлэгдэхгүй. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Хэт итэмтгий зандаа хөтлөгдөж хийсэн сонголт уучлалгүй том алдаа болж мэднэ. Иймээс дотоод зөнд бэлэг болон амаргийнхаа тухай мэдээллийн анализ буюу дүн шинжилэлт найдах хэрэгтэй. Янаг амаргийн харьцаанд та дэндүү төвчээргүй ханддаг тул үйл явдлыг жамаараа өрнөх боломж олохгүй. Өөрөө хит яаруулж төрүүлэх нь бий. Та маш эмзэг мэдрэмтгий нэгэн болохоор таны сэтгэл зүг нарийн ойлгодог амраг л танд хэрэгтэй. Та үе ганцаар байхыг хүсдэг тул амраг тань үүнийг ч ойлгодог байх ёстой. Танд амрагаа хэтрүүлэн үнэлэх, үүний жинхэнэ мөн чанарыг таньж чадахгүй байх зэрэг дутагдлууд бий. Заримдаа мөрөөдөлтөө хэд хөтлөгдөн түүнийг таныг дагаад ертөнцийн зах хязгаар хүрэхэд ч бэлэн хүн хэмээн ойлгож болзошгүй. Мөн та мөрөөдлийнхөө ханхуйтай тааравч мөрөөдлөө эвтгээс айгаад ямар нэгэн алхам хийлгүй өнгөрч ч мэднэ. Өөрөөр хэлбэл таны хувьд янаг амаргийн талбар дээрх идэвхтэй үйл ажиллагаанаас мөрөөдөл тань илүү чухал санагддаг. Та амаргийнхаа сэтгэл санааны байдлыг маш сайн мэдэрдэг. Танд сэтгэл оюуны гүн холбоо тогтоох боломжтой хүмүүс л таалагддаг. Учир нь оюуны төвшөнд ойлголцсон танд хамгаалагдсан их сэтгэлийг төрүүлдэг. Таныг жаахан хүүхэд шиг халамжлан инхрийлэхэд та дуртай. Орон дотрооч та сэтгэл зүрхээ бие биелраа танд бүрэн зориулах хүнийг хайж байдаг. Эсрэг тохиолдолд та ганцаар байсан дээр гэж үзнэ. Гэсэн атлаа та тохиоллын бэлгийн харьцаа холбооноос татгалздаггүй. Гадаа төрх. Нэмгэн цайвар арьс бүхий дугуйвтар царайтай, жижиг ам шонхор хамар, нэвч шууд ширтсэн харц эдгээр нь таныг тодорхойлох гол шинжүүд. Ихэнхдээ эрт бууралддаг, бие махбодын хувьд туранхай жижиг биетэй. Эрүүл мэнд, сэтгэл санааны гаралтай өвчин дүртэмхий, мөн амархан ядардаг, шүд их өвддөг, хоолны туршил буур хандлагатай. Ажил мэргэжил албан тушаал. Танд нэгт нямбай хандлах шаарддаг ажил мэргэжлүүд илүү тохиромжтой тул та сайн инженер, нарийн бичгийн дарга, их баригч эмч, мэс засалж, санхүүч, зах зээл судлаач болж чадна. Таны зохион байгуулах авьяас чадвар томоохон хэмжээний хүлээн авалт шоу зохион байгуулахад түлхэнэ. Мөн зурхаач, маарамб, үзмэрч гээд бусдад туслахыг шаарддаг зүүн бэлэг өндөр мэдрэмж хэрэгтэй мэргэжлүүд ч тохирно. Сар болгоны 8-ны өдөр төрөсөд ерөнхий хандлага. Танд төсвөр төвчээр амьдралын бүхий л хүрээнд амжилт олох ирмэлзэл хангалттай бий. Таны хийсэн барьсан болгон бараг дандаа бүтэмжтэй байж мөнгө санхүүгийн хувьд ч багагүй ашиг олно. Өөрөөр хэлбэл та ихэнхдээ азтай байдаг хүн. Та ололт амжилтандаа баярлаж, зорилгодоо хүрмэгцээ сэтгэл ханаж чаддаг хүн. Таныг нэр хүнд гавьяа шагналж хүлээж байж мэдэх юм. Та бол азтай хүн. Иймээс эд хөрөнгө танд аяндаа бий болж хоримтлагдана. Гэхдээ таны оюуны хэрэгцээ шаардлага хангагдахаас нааш таны амьдралд бүрэн дүрэн байж чадахгүй. Иймээс та мөнгөний ханаас хөөцөлдөх цаг завгүй ажиллаа, үе засварлаж, бүтээлч авьяас чадвараа бүрэн дүрэн илэрхийлж гаргахад анхаарна. Эргэн тойрондоо бие хүмүүс нийгэмтэйгээ та бүрэн дүрэн ойлголцол, харилцан холбоог бий болгож чаддаг. Тухайлбал та гадаадын олон сонин сэтгүүл унших ба олон улсын давтсан дээр болж буй үйл явдлыг чин сэтгэлээсээ хүлээж авна. Та өөрийгөө бүрэн дүрэн ойлгож өөрөө өөртөө нийцсэн цагтаа л сая амжилт эд баялагт хүрнэ. Хувь тавилан та нарын заримд багагүй эрх мэдэл олгон олонний анхаарлын төвд аваачиж болзошгүй. Энэ боломж бол танд байглаас заяагдсан зүйл юм. Та өөртөө хэрэгтэй гэсэн бүхнээ хийх бөгөөд сансан болгон танд бүтэх магадлалтай. Гэхдээ та өөрийгөө гоцгойд хүнд тооцдоггүй. Та хүн болгонд өөрийн гэсэн хувь тавилан буй гэж үздэг. Та эрх мэдэлд хүрмэгцээ бие тоодоггүй, харин өөрөг хариуцлага ухамсарлан илүү нэгт нэмбай болдог. Мөн бусдыг урайлан дуудахтай сайн төдийгүй бусдад эергээр нөлөөлөх авьяас чадвар танд буй. Та лидерийн авьяас чадвартай болохоор хариуцлага өөрч, өөрөө ч бат бих байр суурьтай байж бусдад тусалж байх боломжтой. Та өөртөө адил хүмүүсийг татах авьяас бэлэгтэй.
Зорилгодоо хүрэхийн тулд та тууштай, эрчтэй, төвчээртэй ажилдаг. Та өөртөө итгэлтэй болохоор бусад хүмүүсийн итгэлийг ч хүлээдэг. Нөгөө төгөөр та өрсөлдөөнд гоц авьяастай ба учирч буй саад бэрхшээлийг давж гарахын тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Та өөрийг хариуцлагыг гүнээ ухамсарладаг болохоор өөрийгөө дүгнэж цэнгэх-нэхгүй өнгөрөх өдөр гэж байхгүй. Танд регби, теннис, холын зангуульт, морин спорт, усан поло, аэробик зэрэг спортууд нэм тохиромжтой тул эрч хүч хэмнэн дутагдал. Та альваад хэд материалын талаас нь ханддаг. Таны амьдралын утга учир материалын эд баялагийг хоримтлуулахад чиглэгдэж болно. Таны хувьд ямар хувцас өмсөж хэдэн төгрөг олж байгаа нэн тэргүүнд анхаарах зүйл мөн. Иймээс та хамгийн сүүлийн үеийн загварын хамгийн чанартай үнэтэй эд зүйл хэрэглэхийг эрхэмлдэг. Нөгөө төгөөр та хичнээн их мөнгө оллож танд үргэлжил бага юм шиг санагдах болно. Баян тансаг амьдрал таатай зүйл мөн боловч зөвхөн мөнгөнд анхаарлаа төвлөрүүлснээр та амьдралын бусад хүрээгээс сонирхолгүй, утгагүй болгож байгаа юм. Иймээс оюунлаг амьдралыг марталгүй энэ чиглэлийн хүмүүстэй аль болох их харьцаж байх хэрэгтэй. Та дэндүү шулуухан бас бардам хүн тул бусдын шүүмжлэлийг хүлээдэг. Та зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга замыг сонгохоос буцдаггүй. Өөрөөр хэлбэл санснаа авахын тулд бусдыг хуурч мэхлэх, хээл хахуулаа өгөх зэргээр авирлах нь таны хувьд ердийн хэрэг. Та өөрийгөө дээд заяатай хүн гэж боддог болохоор бусдыг санснараа хөдөлгөж байдаг. Танд бүхнийг хяналтандаа байлгаж бусд хүнийг ашиглах нь таалагддаг. Заримдаа та бусдад дарамт шахалт үзүүлэх, айлхан сүрдүүлэх замаар сансандаа хүрдэг. Таны өрсөлдөгчөөд авах гэсэн ирмэлзлэл ихэнхдээ эрх мэдлээ мэдрэх гэсэн ирмэлзэлтэй холбогддог. Гэтэл 8 тонн кармын маш хүчтэй нөлөөг агуулдаг тул таны хийсэн муу үйл болгон 2 дахин их хэмжээтэй зовлон болж таны дээр заавал бууна гэдгийг бүү март. Та сансандаа хүрч чадахгүй бол эсвэл хангалттай эрх мэдэл эд хөрөнгөгүй бол өөрийгөө их л азгүй хүнд тооцдог. Учир нь та амьдралын гол утга учир бол дээрх ойлголтууд гэж үздэг. Тал залхуу хориг нэгэн байлаач бусдын хүчээр эд баялаг, эрх ямбыг олж авахыг хүсдэг. Гэвч таны хувьд өөрийн хичээл зүтгэлээр олсон зүйл л жинхэнэ хоол болно гэдгийг битгий мартаарай. Та бүгдийг мэддэг чаддаг боллоо гэж бодох тусам амьдрал танд гинтийн нөхцөл байдлыг барина. Хэрвээ та бусдад хөтлөгдөн бусдын ашиг сонирхлын зэвсэг болвоос аяндаа ядар суултан бие тань хямрах ба энэ нь кармын хувьтай шууд холбоотой юм. Өөрчлөлт шинжилтээс мөн альвааг хянах хяналтаа алдахаас айж хэмээдэг. Иймээс альваад нэгэнд тогтсон зам мөрийг сонгодог. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Та эрч хүчтэй, аз хямртай, сансандаа хүрдэг, үзэмж төгөлдөр нэгэн болж төрсөн. Та нарын зарим нь дэндүү дарга төлөв байж ололт амжилтаа бусдаас нуух нь бий. Иймээс танд хүчтэй, таны амбицийн эсрэг өөрийн ашиг сонирхлыг тавьж чаддаг амраг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амраг бизнес тань болох эрх тэгш түнш, аялал жуулчлалд бол итгэлтэй хамтрагч, гэр орон тань бол найдвартай түшиг тулхуур байх ёстой. Тэр танаас дутхгүй азтай, өөртөө итгэлтэй нэгэн байвал та хоёр амархан ойлголцно. Таны хувьд байнгын анхаардаг мөнгө хэмээх сэдв хайр дурлалыг хоёр тавьж үзэхэд хүргэх явдал элбэг тохиолддог. Мэдээж та хайр дурлалаас бусдыг нь худалдан авах боломжтой байна. Нөгөө төгөөр таны эд хөрөнгийн хамтран эзэмших сонирхолтой хүн цөөнгүй гарах тул танд сонирхлыг тань материаллык зүйлээс холдуулж чадах илүү оюунлаг мэдрэмжтэй хүн зохино. Янаг амаргийн харьцаанд бол таны хүсэл мөрөөдөл, эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн хүн байх ёстой. Заримдаа та сэтгэл хөдлөлт хэд тавтаж, орд ирний асуудлаас өөр зүйл бодох чадваргүй болдог. Гадаад төрх. Та цонхгор царайтай, өтгөн ширүүн үстэй. Таныг онцлох өөр нэг шинж бол муур нүдтэй, бүдүүн зөрүүд маягийн урал, зузаан эрүү юм. Ихэнх тань өндөр нуруутай, бодруун чирэг биетэй. Эрүүл мэнд. Өтгөн хатах цагаан мах өрөвсөх хандлагатай. Үе мөчний болон мэдрэлийн өвчнөд өртөмтгий. Ажил мэргэжил албан тушаал. Бизнесийн салбарын бүхий л ажил мэргэжил тохиромжтой. Иймээс сайн нэгтлэн бодох, санхүүж, компани аж ахуй нэгж байгуулахын удирдах ажилтнууд төрдөг. Мөн зохион байгуулах авьяас чадвар, төсвөр төвчээр хариуцлага ухамсарлахыг шаарддаг мэргэжлүүд тохиромжтой. Тухайлбал та сайн багш байж чадна. Мөн зүү төөнүүрийн эмч, алганы хээ судлаач, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийг сонгосон ч болно.
Сар болгоны 9-ний өдөр төрөсөд ерөнхий хандлага та мэдлэг боловсрол тэмүүлэмт хий болж буй үйл явдал гүн ухаанчаар ханддаг. Аливаа зүйлийн хоригдмол мөн чанарыг мэддэг тул өөрийн дутагдлыг ч байх ёстой зүйл мэд хүлээн авчдаг нэгэн болж төржээ. Та өөртөө ханддаг шигээ бусдын алдаа эндэл дутагдал муу талыг ч уучлан өршөөдөг. Та төгс төгөлдөрт ямагт тэмүүлж байдаг. Өөрийгөө боловсруулснаар амьдралынхаа утга агуулгыг төгөлжүүлэх бодолтой явдаг. Та мэдлэг боловсролоо дээшлүүлэх, оюун ухамсарын өсөлтөнд нөлөөлөх хичээл сургалтанд хамрагддаг. Иймэрхүү хандлага нь таны албан тушаал, амьдралын байр суурь, мөнх санхүүгийн байдал таатай нөлөө үзүүлдэг. Та мэдлэг боловсролтой хүн сургуулийн онц сайн төгссөн байхыг үгүйсэхгүй. Та боловсрол эзэмшээгүй байсан ч байнга сурч мэдэх боломжийг олгогч ажил алба эрхлэхийг эрмэлздэг. Зарим хүмүүс таныг төрөлхийн авяас бэлэгтэй их мэдлэгтэй хүмүүс гэж үздэг. Хэдийгээр та их зүйл уншиж мэдсэн хүн боловч таны дотоод хараа тус болох нь цөөн бус. Та мэдээлэл сайтай байдаг тул ямар ч сэдвээр хэлэлцүүлэх хийхээс боцдоггүй. Өөрийнхөө үндсэнийг мэддэг болохоор мэдэхгүй зүйл гарвал тэр талаар хизээч ярилцдаггүй. Хэлж ярих зүйл байгаа үед л ярианд оролцдог. Заримдаа та хэд нэг талыг барьдаг ба таны үзэл бодлыг өөрчлөх аргагүй байдаг. 9-ийн тооны үжил нь таныг зөвхөн өөртөө төдийгүй мөн бусдад ч өндөр шаардлага тавихад хүргэдэг. Таныг хуурч мэхэлэхэд амаргүй тул хэн нэгнийг ажилд авахдаа авьяас чадварыг нь бүрэн дүүрэн шалгадаг. Харин гэрээ хэлцэл байгуулахдаа түншийнхээ талаарх бүхий л мэдээллийг ухаж мэддэг. Заримдаа та их өөнтөгч байдаг тул хороод буй сайн сайхан бүхнээр өөрийгөө хүрээлүүлэхийг боддог. Та өөртөө тохируулан сайхан хувцалдаг ба таны хувьд үзэмжтэй байх нь чухал үзүүлэлт мөн. Та төрөлхийн лидер мөн тул бусдаас бүхий л салбарт дээгүр байхыг боддог. Та бусдыг үлгэрлэн дагуулгатай сайн тул багш болбоос нэн сайн. Та ёс суртахууны өндөр үзэл баримталтай тул бүх хүмүүсийг эрх тэгш төрсөн гэж үздэг. Ер нь та аливаад шударгаар хандахыг эрмэлздэг. Та бусад хүнд сайн зүйл хийх дуртай тул ихэнх цагаа буйны ажилд зориулж тус дэмжлэг хүссэн хүн бүрт туслахыг хичээдэг. Таны төрөлхийн ажигч гярхай зан чанар хүмүүст юу дутагдаж байгааг олж харахад тусалдаг. Та өгөөмөр зантай тул сайн нийгмийн ажилтан болно. Та оюунлаг, шашинлаг хүн. Эдгээр чанар нь таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Та бясалгал хийх, сүм хийдэд очиж мөргөл үлдэх, шашны ном сүдөр унших дуртай байж болно. Та бурханлаг бүхэнд эргэлзэлгүй итгэдэг боловч төвийг сагсан үзэл бодол тань бүх шашинд өв тэгш хандахад хүргэдэг. Та гярхай нэгэн тул амьдрал тохиож буй бүхий л үйл явдлыг нарийн мэдэрч үүнээсээ зохих дүгнэлтүүдийг хийж байдаг. Та үе үе сэтгэл хөдлөлтөд захирагдаг боловч эцсийн эцэст эрүүл саруул ухаантай нь ялж та шаардлагатай гэсэн арга хэмжээг авч дүнгдэг. Танд урлагийн мэдэрх үе авьяас чадвар хангалттай буй. Та хөгжим дарахтаа эсвэл дуулахтаа авьяастай байж болно. Дутагдaltaй тал. Заримдаа та төвчхийн аргагүй болдог. Энэ нь таны итгэл үнэмшилтэд үнэнч байх гэсэн эсвэл хүндлэнгөөс ямар нэгэн занал хийлэг мэдэрсэнтэй холбоотой байдаг. Түүнчлэн танаас өөр маягаар амьдардаг хүмүүс мөн боловсралгүй хүмүүс таагүй ханддаг. Таны мөрөөдөл биелэхээ болчихвол эсвэл хүмүүс таны сансны эсэргээр үлдвээс та ихэд бухимдаж гутардаг. Илүү төвчээртэй байж сурвал амьдралыг байгаагаар нь бодиттой хүлээн авч сурна. Заримдаа та бусдын шүүмжлэх, ар нударгаар нь муучлахаас буцдаггүй. Та нийгэмд үзүүлж буй өндөр байр сууриа ашиглан бусдыг дорд үзэх хандлага гаргадагч байж мэдэх. Таны өөнтөгч зан бусдад төдийгүй өөрт тань хохирол учруулна. Бусдад төдийгүй өөртөө гаргадаг энэ хандлага таны хэд өндөр шаардлага тавьдагтай холбоотой. Сэтгэлийнхээ гүнд та өөрийнхөө төгс бусыг мэдэрдэг тул бусдын хүчээр өөрийгөө баталгаажуулахыг хичээдэг. Хувцлал, боловсрол зэрэг зүйлүүдэд хандахдаа хэд нэгтлэн яршигтай байдаг. Таны дотоод хангалуун бус байдалтай холбоотойгоор та бусдаас давуу гэдгээ үргэлж мэдрэхийг эрмэлздэг. Бусдын дутагдлыг хэд анхаардагаас давуутай, сайн талуудыг нь олж харах чадваргүй болдог. Та амьдралыг зөвхөн хар цагаан өнгөөр хардаг. Гэтэл саарл буюу зохицох нийцэл гэсэн утгыг агуулгач өнгө байдгийг бүү мартаарай. Та маш хуучинсаг үзэлтэй, хатуу үзэлтэй хүн тул үүнээсээ болж багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарна.
Таны найз танд таагүй тул үүнээсээ болж багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Гэтэл бодит байдлаас зайлсхийх тусмаа та үүнтэй дахин тулгарах болно. Заримдаа та өөртөө хэд үүнтэгч ханддаг тул өөрийгөө эвгүй байдалд оруулдаг. Тухайлбал та хэд хэдэн төрлийн ажлыг нэгэн зэрэг хийж чадахгүйдээ гутардаг. Хэдийгээр бусад хүн туслах нь таны мөн чанарын салшгүй нэгэн хэсэг мөн боловч та заримдаа хэмжээ хязгааргүй өгөөмөр зан гаргадаг. Хариуд нь талархлын үг сонсож чадахгүй бол сэтгэл дундуур хоцордог. Иймээс та аливаа сайн үлийг хариу харахгүй хийж сурах нь чухал юм. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Та хийж байгаа бүхэндээ чин сэтгэлээсээ тачаадан ханддаг. Иймээс таны сэтгэл санааг нарийн мэдрэх амраг танд хэрэгтэй. Энэхүү чанар нь амьдралын бүхий л хүрээнд хэрэг болно. Та өөрийн үзэл бодолтой үнэмч хүн тул амрагаа сургахдаа түрэмгий зан тушаангуй аяс гарах нь бий. Гэвч үүнийг хайрт танд оромжлол гэж хүлээн авах магадлалбүйг анхаар. Та урлаг соёлынхан болон боловсралтай хүмүүстэй ойртож дотносхийг чухалчилдаг. Таны байгаа хөгжимчид илүү их татагддаг. Та гадаад өнгө үзэмжтэй анхаардаг атлаа гэртээ хайр шааш хуцлан өргөж явах нь бий. Эсийн тооны нөлөөгөөр та амрагтаа таалагдах гэж хүссэн бүгдийг нь хийх ба үүнээсээ магтаал талархлын үг сонсох нь таны хувьд гайхамшигтай үйл явдал болдог. Сексийн харилцаа таны шашны үзэл баримталтай шууд холбоотой. Иймээс та энэ хүрээнд тодорхой хориг журамд баригддаг. Гадаад төрх. Өндөр нуруутай, ясархуу, мантгар хамартай, цэвэр толгор арстай, нарийнхан уралтай байдаг. Онцлог шинжин булчинлаг. Эрүүл мэнд, толгой охивддог, хамар битүүрч буугдлах, нүдний хараа муудах хандлагатай. Ажил мэргэжил албан тушаал. Сургууль хүмүүжүүлэх салбарт амжилт олон тун сайн багш судлаач болж чадна. Зарим танд буйны үйл ажиллагааны идэвхтэй оролцсон. Сайн эмч, сувилагч, анагаах хувцасд нь цөөнгүй бий. Аль салбар дээр удирдан манлайлагч болж чадах төдийгүй шүүгч, хуульч, дипломатын ажилч тохиромжтой. Зураач, уран баримлч, тогооч, цэцэрлэгч болвол тохиромжтой. Сар бүрийн 10-ны өдөр төрөсөд. Ерөнхий хандлага. Энэхүү хослын үрээр танд манлайлагчийн авьяас бэлэг, зорилгодоо хүрэх буцашгүй ирмэлцлэл заяагджээ. Нэгэн тооны хоёронтой их нөлөө нь өөрийн манлайллыг тогтоох, таны давуу талыг уг дуугийг хүлээн зөвшөөрөгч хүмүүстэй мэдлэгээсээ хуваалцах гэсэн ирмэлцлээр илэрдэг. Тэг тоонч таны бодгаалын төлөвшөлт нөлөө үзүүлж авьяас чадвар, зам байдлын онцлогийг тань улам тодтогч өгдөг. Үе хүнд хэцүү байдалд орсон үедээ та нэг тооны зөөлөх үйлчлэлийг мэдэрдэг. Та аливаа бэрхшээлийг даван туулж бүрэн дүүрэн амьдрахыг ирмэлцдэг. Нэгэн тооны нөлөөгөөр та өмнөө ямар нэгэн зорилго тавьж байдаг тул таны хүч чадал мөнхийн дайчилгааны байдалд оршдог. Дүн шинжилэл хийхдээ сайн тул шин санаа оноогоор хизээж дутдаггүй. Шаардлагатай үедээ хэрэгтэй төвлөрлийг гаргаж чаддаг. Энэ чанаруудыг нэгийн тооны давхар нөлөө хэсэгдэг ба амьдралын эрч хүчийг тань хүмүүс хоорондын харилцаа, уран бүтээлч үйл ажиллагаанд чиглүүлж өгдөг. Үе та дотоод ертөнцийн шингэдэг ба ийм үедээ хүмүүсээс холдон хөндөрч аливаа асуудлыг шийдвэрлэхээс ухамсартайгаар зайлсхийдэг. Сэтгэлийнхээ гүн нэвтрүүлэхгүй тул та бусдыг санаатайгаар өөрөөсөө хөндөрүүлж зай барьдаг. Та биеэ авч явах байдлаараа эсвэл хувцалтаараа тогтогдошгүй цорын ганц гэдгийг харуулахыг хичээдэг. Та бусдын анхаарлын төвд байх дуртай. Бусдын анхаарлыг татах өөр нэг арга тань бол уйггүй бүтээлч ажиллагаа эсвэл хурц хошин үг яриа юм. Та хүмүүс сайхан харагдаг шигээ ухаантай хүн гэдгээ үзүүлэхийг хүсдэг. Та эрч хүчтэй, зорилготой тууштай, амьдралын баяр баясгалантай, эрүүл саруул ухаантай, зориг дүүрэн зан чанаруудаа нэгийн тооноос авчээ. Бусдыг сайн ойлгодог тул тэдэнд хэрхэн тус болохоо мэддэг. Та төрөлхийн энэрэнгүй зантай тул бусдын зовлон зүдгүүрийг гүн гүнзгий мэдэрдэг. Иймээс та тэдэнд үн төлбөргүй тусалж олон нийтийг урайлан дуудах чадвартай. Та аливаад анхдагч байж чадна. Ингэснээрээ хүмүүсийн хоорондох үл ойлголцлыг үгүй хийж олон нийтийн лидер гэдгээ харуулахыг хичээдэг.
Нэгийн тооны нөлөө хараат бус байх, бие даан шийдвэр гаргах чадварыг тань ихсэгдэг. Та аливаа зөвхөн өөртөө итгэж найддаг, ингэснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж тань өсөн нэмэгддэг. Өөртөө тавьж сурснаар бусдыг хэрхэн халамжлахаа мэддэг. Энэ тоон төрөсөд аэробик ундаг дугуугаар хичээлэх нь тохиромжтой. Дутагдaltaй тал. Заримдаа таны эрч хүрч суларч зорилгодоо хүрэхийн тулд хангалттай зүтгэл гаргаж чадхаа байдаг. Эсвэл хүрч чадах хэсэгтээ эргэлздэг. Бүтээлч идэх залхууралтай айлжилдаг. Ийм нөхцөлд ормогцоо та юу ч хийх сонирхолгүй болж өөрийгөө хүндэтгэх чадвараа алддаг. Ийм нөхцөлд биеийн хүчний хөдөлмөр хийж алдагдсан эрч хүчээ сэргээж байх ёстой. Заримдаа та ганцхан санаанаас зурж бусдыг бүгдийг нь мартдаг. Нэгийн тооны нөлөө нь таны зорилгодоо хүрэхээр хэдийдэн зүтгэх тэмүүлэл аавгаа их бүтээлч чадварыг нөхцөлдүүлдэг. Гэтэл дээр дутагдсан уналтын байдал нь ажил төрлийг зогсон байдалд оруулдаг. Иймээс та амьдрал бол олон талтай, тавигдсан зорилгоос тань гадна чухал зүйл цөөн бус гэдгийг ойлгох нь чухал. Харамсалтай нь амьдралаас чухам юу хүсэж байгаагаа тэр бүр нарийн мэддэггүй. Таны хүсэл зорилго өөрийн боломжийг нэмэгдүүлэх гэсэн жижигхэн хүсэлтэй холбоотой байх нь элбэг. Та өөрийн үзэл бодол дээр хатуу чан зогсдог ба бусад хүн түүнийг тань хуваалцах ёстой гэж үздэг. Энэхүү итгэл нь таны тодорхой зорилгыг харж чаддаг, түүнийг хэрэгжүүлэх арга замаа мэддэхтэй шууд холбоотой. 11 гэсэн нийлэмжинд үүний эсрэг чанарыг ч олгож болох юм. Тухайлбал та амьдралын ямар нэгэн байр суурьгүй байж болно. Заримдаа та урсгал дагаан хөвж өөрийн бүтээлч авьяасыг алддаг. Эсвэл бусдын нөлөөнд автахгүй байж чадахгүй. Өөрт огт хэрэггүй санал нийлэхгүй байгаа үзэл санаанд хөтлөгдөн явах нь бий. Заримдаа та бусдын анхаарлыг санаатаагаар татахыг оролддог ба энэ нь өөрийнхөө чухлыг мэдрэхэд танд хэрэгтэй байдаг. Гэтэл энэ нь таны өөртөө сэтгэл ханамжтай бус явдгийн тод илрэл болдог. Хэрвээ та өөртөө сэтгэл хангалуун байж өөртөө таалагдаж сурвал бусдаар магтуулах, бусдад таашаагдахыг хичээх шаардлагагүй болно. Та өөрийгөө илэрхийлэх шинэ боломжуудыг үргэлж ирж хайж байдаг. Аливаа тэгэхэд шулуун ханддаг нь бусад хүн саналыг тань хүлээн зөвшөөрөхгүй бол дайсагнасан байдал үүсгэхэд нөлөөлдөг. Та шин содон юм болгонд татагдаг, харин энэ та нэг зүйлийг удаан хийж чаддаггүй гэлтгэн. Хайр дурлал янаг амаргийн харилцаа. Хувийн харьцаанд та хянуур ханддаг төдийгүй халамжтай урайлахан байдаг болохоор амрагтаа өөрийгөө бүрэн зориулдаг. Заримдаа та хайрттаа хэд ихийг зориулж өөрийгөө мартчихдаг. Та хараат бас байдлаа юу юунаас илүү эрхэмлдэг болохоор амьдрал тусаар баг хүнийг сонгож амаргаа болгодог. Энэ нь таны зөвхөн өөрийн хүчин найдаг зантай холбоотой. Амрагтаа хандан нэг л удаа тус дэмжлэг хүсээд талтгалсан хариу авсан бол дахин хизээж хандахгүй. Өөрөө бүхнийг хийхийг бодно. Таны дотоод шаналлын ертөнцөөс тань ангижруулах баяр баясгалантай, элен далангүй нээлттэй хүн тохирно. Нөгөөтэйгөр таны амраг ухаалаг, боловсрал сайтай байх ёстой. Өөрөөр хэлбэл таны сонирхдаг бүхий сэдвээр ярилцаж чаддаг хүн байвал зохино. Янаг амаргийн харилцаанд дотоод үр хүслээ нууж байдаг тул сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Гэвч таныг өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлэхэд хөргөн хүн таарлаж болзошгүй. Таны хувьд нэгэнт тогтсон харилцаагаа таслахад амаргүй байдаг. Та ямар ч ирээдүгөө харилцаа холбоо гэдгийг мэдсээр атлаа энэ тухайгаа ил тод хэлхийн оронд өөр хүнтэй нууцаар амраглан асуудлыг шийдэхийг ирмэлцэлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам та бодсон санснаа ил тод хэлж сурах ба тодорхой байх нь тодорхойгүй байдлаас илүү чухал гэдгийг мэдрэх болно. Хэрвээ амрагт танд захирагдахыг, танаар халамжлуулахыг зөвшөөрвөл та хоёрын хооронд сэтгэлийн гүн гүнзгий холбоо үүснэ. Орон дотроо та хөдөлгөөнтэй, эрч хүчтэй. Бэлгийн амьдралыг та эрч хүчээ сэлбэхнийг хэрэгсэл гэж үздэг. Энэ тууштай сансандаа өрхийг ирмэлцдэг чанарч илэрдэг. Гадаа төрх. Гуайлаг өндөр нуруутай. Торгомсог зөөлөн арьстай. Царайлаг том амтай, нарийнхан уруултай. Та уян зөөлөн дуу хоолойтой. Эрүүл мэнд, чихрийн шижин халдварт өвчин тусах магадaltaй. Мөн сэтгэл санааны гүн хямралд өртөмтгий. Ажил мэргэжил албан тушаал.
Та хамт олонны дунд ч бие даан ганцаараа ажиллах чадвартай. Тавьсан зорилгоо тодорхой харах боломж бүхий оюуны байнгын төвлөрөл шаардах ажил мэргэжилд дуралдаг. Та хангалттай чинээлэг бол буйны ажилд хариу харалгүй оролцдог. Банкны ажилтан зөвлөх аливаа салбарт анхдагч байх нь боломжтой. Мөн архитектурч, манекен, барилгын зураг төслийн ажилтан болвол амжилтанд хүрнэ. Сар бүрийн 11-ний өдөр төрөсөд ерөнхий хандлага. Та 11-ийн 2 нийлэмжийн нөлөөгөөр их зүүн бэлэгтээ бусдад нөлөө үзүүлэх асар их ирмэлцэлтэй төржээ. Сэтгэл санаагаа дэгжээн бодраахын тулд та оюунлаг хүмүүстэй харилцахыг эрхэмлдэг ба тэднээс их зүйлийг сурч авч чадна гэдэгт итгэдэг. Оюуны төгөлдрөлжилт хүрэх зам танд гүрүү буюу дотоод биеийг олоход туслах багш нэг хэрэгтэй болно. Та өөрөө ч гэсэн олон хүний оюун ухамсарын чиглүүлэгч багш нь болдог ба тэдэнд дотоод амгалан ариуслыг олоход тусалдаг. Танд хүмүүсийг тайтгаруулах ангаах асар их авьяас бий. Хоёронтой давтагдах нэгэн тооны нөлөөлөл нь таны төрөлхийн манлайлагч чанарыг нөхцөлдүүлдэг. Та төгс төгөлдрт тэмүүлэх замдаа амбиц хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх шин арга замууд боломжийг бий болгож байдаг төдийгүй зорьсондоо хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Энэ нь олон хүний хувьд үлгэр дуурайл болдог. Таны бүтээлч ур авьяас, манлайлагч чанар ямар ч салбарт илэрч болзошгүй. Оюуны нарийн мэдрэмж тань болж буй бүхнийг мэдэрч бүхэл өдрийн турш бүтээлч ирч хүчээ хадгалах боломжоор хангадаг. Та бүтээлч ирч хүчээ зөв залж чадваас бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөж зогсохгүй. Дэлхий дахинаа алдаршиж чадна. Та альваад ив ийг хичээдэг. Гэр бүлийн харьцаанд төгс төгөлдөр чанарыг бий болгоход анхаардаг. Сэтгэл зүйн хувьд амгалан доктортой байх нь таны хувьд хамгийн чухал зүйл тул хашгичж гуайгдсан хүмүүст дургүй. Та оюуны өндөр чадахтай тул таны оюун ухаан зүгээр байж чаддаггүй. Үргэлжийн шин мэдлэг мэдээллийг шаардаж байдаг. Та бусдыг сонсох дуртай ба мэдээллийн ямар ч сувгийг ашиглахаас буцдаггүй. Та ажигч гярхай хүн тул нэг сонсноо мартна гэж үгүй. Хүмүүстэй амархан танилцдаг. Ингэхдээ дотоод зүүн бэлэгтээ хөтлөгддөг. Танд алдыг харах мэдрэх авьяас байж болохыг үгүйсэх аргагүй. Та элен далангүй нээлттэй хүн болохоор хүмүүс танд бүхий л асуудлаа нэг л амьсгаагаар ярьчихдаг. Та муудалцдагч талуудыг шүүх шударга байж чаддаг. Мөн дипломат авьяастай тул асуудлыг боломжийн хэрээр шийддэг. Та өөртөө ч мөн гамтай ханддаг. Заримдаа хит их ачааллагч өөрийгөө ядраадаг боловч хүч чадлаа амархан өгдөг. Ядарч байгаагаа мэдэрмэгцээ хоол хүнс эрүүлж их арга засал шамдаж эхэлнэ. Аливаад шийдвэр гаргахдаа тодорхой буй баримтад дүн шинжилэл хийхээс гадна дотоод дуу хоолой зүүн бэлгийн сонсдог. Хэрвээ хамт олонны дунд шийдвэр гаргах шаардлага гарвал бусдынхаа саналыг анхааралтай чагнаж хамт олонны саналыг оролцуулан хамгийн зөв шийдвэр гаргахыг хичээдэг. Хоккей, агаарын теннис, йог, бясалгал зэрэг спортын төрлүүд нь таны эрч хүчийг хэлбэрхэн сэргээн. Дутагдaltaй тал. Энэ нийлэмж нь хүнийг хувиа ачаамтгий болгодог тул та өөртөө ашигтай үед л бусдад туслахыг зөвшөөрдөг. Хэдийгээр энэ хандлага нь танд өөрийгөө бодож халамжлахад сургах сайн талтай боловч явандаа эргэн тойрон танд байгаа хүмүүсийн дургуйцал зэвүүцлийг төрүүлнэ гэдгийг анхаар. Иймээс энд алтан дунджийг олж сурах нь чухал юм. Заримдаа та хит их бухимдан сэтгэлээ барьж чаддаггүй. Гэхдээ сэтгэл хөдлөлийн иймэрхүү дэлбэрэлт нь таны уран бүтээлд сайн нөлөө үзүүлнэ. Та мөрөөдөлтөө хит автвал бодит байдлын баримжаагаа алдах ба ингэснээр бэртэж гэмтэх магадлалтай нүүснэ. Та зарим зүйлийг анзаарсан ч анзаараагүй царай гарган бодит ертөнцтэй холбоотой таслах нь бий. Иймээс танд тохиолдож буй азгүй явдал бэртэл гэмтэл нэг талаараа бодит амьдралаа анхаар гэсэн дохио болдог. Гэхдээ болж буй үйл явдал баримжаагаа олоход тань мөн л зүүн бэлэг танд тусалдаг. Өөрөөр хэлбэл та өдөр тутмын практик ажилдаа анхаарч эхэлдэг гэсэн үг. Энэ нийлэмжийн өөр нэг сөрөг нөлөө нь та амьдралын ил байгаа талтай хэд зууралтамтгай болгохдогт оршино.
Энэ тохиолдолд таны хувьд хийж байгаа бүхэн танд амжилт муу юм шиг санагдана. Та гэнэт их баяцсан хүмүүс амьдралын мөн чанарыг жинхэнэ ойлгож, оюунлаг амьдрал нь юугаар сонирхшгүй үнэт зүйл мөн гэдгийг ойлгодог. Та заримдаа бусдаар өргөдүүл хийх хүсч хүмүүсийн сэтгэл зүгээр тоглодог. Энэ тохиолдолд та бусдын зовлон зүтгүүрийг мэдэрч байсан ч үл тоомсорлон өөрийгөө илүү боддог. Иймэрхүү хандлага нь бусад хүн танаар тоглоом хийхэд хүргэж болзошгүй. Энэ тохиолдолд та бусдын зовлон зүтгүүрийг мэдэрч байсан ч үл тоомсорлон өөрийгөө илүү хэмээн боддог. Иймэрхүү хандлага нь бусад хүн танаар тоглоом хийхэд хүргэж болзошгүй. Энэ мэтийн сөрөг туршилтууд нь таныг бусдад болгоомжтой хандаж сургана. Та заримдаа бусдын санаа бодлыг сонсдоггүй, хэрүүл маргаан хийхээс буцдаггүй. Мөн бусдад өөрийн үзэл бодлыг туллахыг хичээдэг. Өөртөө итгэлтэй, өөрийн зөв гэж үзсэн үедээ хизээж буулт хийдэггүй. Энэ нь таны төрөлхийн манлайлагч чанартай холбоотой. Та бүгдийг өөрийн санснаар байлгахыг хүсдэг, ирээдүгөө амжилт дүүрэн байна гэдэгт итгэлтэй байдаг. Амьдралын зорилго болон түүндээ хүрэх арга хэрэгслээ нэгт нямбай тодорхойлдог. Харин та эргэн тойрондоо байгаа хүн болгоноос өөртөөгөө адилхан байхыг шаардвал бүтэхгүй. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Хайр дурлал та өөрийн бодгал шинжээгээ. Иймээс таны хит их эмзэглэлийг амарлуулах, үүсэж буй зөрчлийг арилгах чадвартай амраг тохиромжтой. Таны сэтгэл санаа амгалан байх чухал нөхцөл нь тогтвортой харьцаа, сэтгэл зүйн хувьд тогтвортой амраг юм. Таны сэтгэл санаа хямрах үед хажуутай нөгөөмөр хүлээстэй хүн байх нь чухал. Альва төвлөрөх зуршил тань амрагийнхаа сэтгэл зүйд дарамт үзүүлэхэд хүргэнэ. Гэвч амраг тань алиа хошин зантай бол зөрчилдөөнд нөхцөл байдлыг тоглоом болгож хэрүүл маргааныг зайлуулж чадна. Амрагийн тань оюунлаг хандлага чухал нөлөөтэй. Таны хувьд өөрийн дотоод биеийг олох нь орд ирний ажлаас илүү чухал байх тул тантай адилхан сэтгэдэг хүн л таныг ойлгож уучлж чадна. Та дур булаан дүр төрхтэй тул амраг тань мөн л тийм байх ёстой. Та хайртай хүндээ халуун дулаан сэтгэлээ бэлэглэхдээ үүнээс мөн л хариу тийм үйлдэл шаарддаг тул энгийн нэг халамжийг төдийлөн тоодоггүй. Амрагаа сонгох тань шалгуур маш өндөр бөгөөд сонгосон хүн тань мөн тийм байх ёстой. Та хайртай хүндээ халуун дулаан сэтгэлээ бэлэглэхдээ үүнээс мөн л хариу үйлдэл шаарддаг тул энгийн нэг халамжийг төдийлөн тоодоггүй. Амрагаа сонгох нь таны шалгуур маш өндөр бөгөөд сонгосон хүн тань дээрх болцлуудыг хангахгүй бол та маш их гутардаг. Хоёр шүгэг нэгийн нийлэмжийн нөлөөгөөр янаг амрагийн харьцаач оюунлаг шинжтэй болдог тул орд ирний ажил ёс төдий байдаг. Гадаа төрх. Гаднаас нь харахад ядарсан, бие султай хүний төрхтэй байдаг. Таныг онцлох шинжин саран хөмсөг, нарийн дуу хоолой, үзэсгэлэнтэй том нүд юм. Эрүүл мэнд. Ходоод гэзний хямрал, мэдрэлийн өвчин тусам магадлал ихтэй. Ажил мэргэжил албан тушаал. Та бусдад сайн зөвлөгөө өгч чаддаг тул уламжилт эмнэлгийн эмч зөвлөх байж чадна. Мөн зүү төөнөрчийн мэргэжил эзэмшгэд тохиромжтой. Та нарын дунд зохиолч, өндөр зэрэглэлийн тогооч, зураач, хөгжимчин, дипломат, өмгөөлөгч мэргэжлийг сонгон амжилттай ажиллаж буй цөөн бус хүн бий. Ер нь ямар ч мэргэжлийг сонгосон амжилт нэр алдарт хүрэх бүрэн боломжтой байна. Сар болгоны 12-ны өдөр төрөсөд. Ерөнхий хандлага. 12-ын нийлэмжийн нөлөөгөөр та өөрийгөө бүтээлчээр илэрхийлэхээр тэмүүлдэг. Та гэр бүлийн үнэт зүйл гэдгийг дээдлэн үздэг ба чөлөө цагийнхаа ихэнхийг хамаатнуудаа зориулдаг. Бүхий л амьдралынхаа турш өөрийн гэсэн гэр бүлтэй байх нь чухал гэж үздэг. Та гэрлэж амжаагүй байлаач хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Та нарын ихэнх гэр бүл хамаатан садантайгаа хамт амьдардаг. Хөгжилтэй алай зантай тул бусад хүн таныг амьдралаас ихийг авдаг. Амьдралдаа сэтгэл хангалуун хүн гэж үздэг. Та хүүхдтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй тоглож чадах ба заримдаа өөрөө хүүхэд шиг байдаг. Та үргэлжил баяр хөөртэй байдаг ба энийг шалтгийг хизээд олдог. Амьдралын баяр баясгал нь таны болон хүүхдүүдийн тань том хамгаалалт болдог. Таны хийж буй юм бүхэнд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх гэсэн ирмэлзлэл мэдрэгддэг. Та хизээч ажилгүй суудаггүй, нэг ажлаа дуусгаад дараагийнхыг нь эхэлдэг.
Та унтаж амрах үедээ л сэтгэл амар байж чаддаг. Хэдийгээр та яаруу адгүй хүн боловч хөнгөн хийсвэр хүн биш юм. Та амьдралд буур суурьтай ханддаг ба энэ нь таны ухаалаг зам боловсролтой холбоотой. Та мэдлэг боловсрлоо байнга дээшлүүлдэг. Та шашин оюунлаг амьдралыг баггүй сонирхдог. Гэхдээ ямар ч яриаг та гэр бүлийнхээ асуудалд хандуулдаг. Таны өгөөмөр хүнлэг зам бусдын анхаарлыг татдаг. Тэгээж та өөрийн сайн талаа харуулах боломжийг алддаггүй. Бусдад харьцах нь таны хувьд маш их ач холбогдолтой. Та хүмүүстэй хялбархан танилцдаг. Ямар ч нөхцөл байдалд өөрийн хүн шиг байж чаддаг. Та нарын ихэнх нь хүмүүжил сайтай, биеэ авч явах өндөр соёлтой байдаг. Та бусдаас ямар нэг зүйл гуйгаад баярлаа гэж хэлэхээ мартдаггүй. Таны зорилготой тууштай зан чанар нь бүтээлч энерги гадагш цацах гэсэн ирмэлзэлтэй холбогддог. Гэлээ гэхдээ гэр бүлийн харьцааны үнэт зүйлийн ач холбогдлыг хизээж бууруулж үздэггүй. Та шинэлэг санаа бодлоор дүүрэн явдаг ба тэднийгээ хэрэгжүүлж чадваас амжилтанд хүрч эд хөрөнгөтэй болдог. Та нэгэн сонгосон замаасаа хизээж ухарч буцдаггүй. Өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд өхөн хатан тэмцдэг. Дутагдал 12 буюу 1 дээр нэмэх нь 2, 3-ын тооны нөлөөгөөр та альваад бурууг өөрөөсөө зайлуулж бусдаас дандаа буруу хайдаг. Хэтэрхий өөн төгч шаардангуй зантай нь бусдаас хүнд ирэх шалтгаан болдог. Та альваад хэр шүүмжлэлтэй хандлаач амьдралд өөрийн гэсэн хууль байдгийг бодох хэрэгтэй. Бодит байдлыг байгаа чигээр нь хүлээн авч сурвал өөрөө ч мөн сэрэг сэтгэх хөдлөлөөс ангижрах ба бусдад өөн төгчөөр хандхаа болно. Үе үе та амьдралыг үл тоомсорлох, хэнэггүй хандах хандлагатай болдог. Заримдаа та нэг зүйлийг барьж аваад дуусгаж чаддаггүй. Учир нь та дэндүү өчүүхэн зүйлийн хойноос хөөцөлтөн цагаа бардаг. Иймээс аливаад алтан дундаж баланс барьж сурах нь чухал. Та арьж хүчээ хэрэгтэй хэрэггүй зүйлд хамаагүй зориулан дуусгадаг. Иймээс үе үе зогсхийж хийж байгаа бүхэн тань үнэхээр хэрэгтэй юу үгүй юу гэдгийг бодож байх хэрэгтэй. Та нэг туйлаас нөгөө туйл руу савчдгийн адилаар ажил хэрэгтэйж нэгийг нь гинэт хийж нөгөөг нь байрч авч хийдэг. Та бүгдийг нэгэн зэрэг хийж амжихгүй болохоор бухимддаг. Өөрийн байдлыг бүх талаас нь нягтлж үзэх нь амьдралаа илүү зохистой болгоход тань туслана. Заримдаа та эргэн тойрондоо болж байгаа бүхнийг ойлгон хүлээн авах чадваргүй болдог. Энэ та дэндүү их өөрийгөө ачаалдагтай холбоотой байж болно. Энерги хайр гамгүй өрх нь бие сэтгэлийн ядаргаанд хүрэх ба шаардлагатай үед та хэрэгтэй хүчин зүйлийг гаргаж дөнгөхгүй гэсэн үг юм. Та дураараа зөрүүд зантай. Бие барьж хинж байхыг хичээдэг. Боломж л олдвол хашгирчин загнаж дугуйраар авирлахаас буцдаггүй. Энэ үедээ та хэрцгий догшин нэгэн болдог. Та өөрийгөө доромжлогдсон эсвэл эрхээ эдэлж чадсангүй гэж үзвэл хонзогноор болно. Та түүнийгээ хичнээн нуулаач эрт орой хизээ нэгэн цагт үстэй нийл гарч ирдэг. Төлөвсөн ажил бүтэлгүй тул сэтгэлээр унаж гутардаг. Тэгээд бүхнийг хувь тавилангийн мэдэлд орхих нь бий. Харин олон зорилгынхоо нэгэнд нь хүрч чадвал жижиг сажиг зүйлийг үл тоон дараа дараагийн зорилго руугаа тэмүүлдэг. Та хардамхай эзэмгнүр зантай. Энэ нь таны өөрийгөө хэд их дүгийлэгддөгтэй эсвэл өөртөө итгэдэггүйтэй холбоотой. Иймээс та энэ тухай нэгтэлж үзээд бусдад чөлөөтэй дураараа байх боломжийг олгон бусдын үзэл бодлыг хөндлөж сурах тун. Бусдын эрхийг хөндлөснээр та өөрөөр сэтгэл хангалуун байх болно. Хайр дурлал янаг амаргийн харьцаа. Хайр дурлалын харьцааг тодорхойлогч гол хүчин зүйл нь таны гэр бүл юм. Иймээс тантай адил гэр бүл гэсэн ухагтхууныг дээдэлдэг амраг танд тохирно. Та хамаатан садангүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Та хэдийгээр ухаалаг чадвартай боловч амрагаасаа зөвлөгөө авахар хандах нь цөөн бус. Та төрөлхийн лидер мөн боловч амрагтаа санаачлагыг өгөх нь заримдаа танд таалагддаг. Иймээс амраг тань альваад учир зүйтэй ханддаг тогтсон үзэл бодолтой тууштай хүн байх ёстой. Та өөрийнхөө болон амрагийнхаа гадаа төрх өнгө үзэмжийг хэд их анхаардаг. Нөгөөтэйгүр та эрх хүүхэд шиг амрагаараа халамжлуулах дуртай. Хэрүүл маргаанд нөхцөл байдал үүсвэл та хурц сэдвийг алай хошин яриа болгож өнгөрөөхийг хичээдэг. Та ажил төрөлтөө хэд автаад ирэхээрээ
Янаг амаргийн харьцаагаа бүр мөсөн мартдаг зантай тул амрагтай нь төвчээртэй ухаалаг байвал зохино. Орд ирний асуудал чөлөөтэй ханддаг, ирэх гэхдээ заримдаа хэд шаардангуй айс гаргадаг. Сексээс юу хүсэн хүлээж байгаагаа илэн даалангүй ярьдаг. Гадаа төрх өндөр гуайлаг нуруутай, урт хүзүүтэй, гонцгой царай, нарийнхан уруул бол таныг онцлох шинжим. Өргөн магнатай жижиг боловч хурц нүдтэй. Эрүүл мэнд. Ходоод бол хоол боловсруулах хэрэгтэн зүрх судасны систем эмзэг. Мөн эмзэг мэдрэмтгий арьстай тул амархан өрөсөж өвчлөдөг. Ажил мэргэжил албан тушаал. Ажил мэргэжлээ сонгохдоо бусад хүнтэй идэвхтэй харьцах боломж олгодог зэрэг нь ангилдаг. Радио, телевизийн хөтлөгч, шоу цэнгэний газар ажиллавал тохиромжтой. Учир нь та энд өөрийг тань сонсох хүмүүсийг олох гэж зүтрэхгүй. Мөн тоогоор хоол судлаач, цэцэрлэгч, иллэгч, зохиолч зэрэг ажил мэргэжлүүд зохино. Зарим тань бизнесийн салбарт буюу багшаар ажилладаг. Сар болгоны 13-ны өдөр төрөсөд. Ерөнхий хандлага. Дээрх нийлэмжийн нөлөөгөөр та ямар ч нөхцөл байдалд дасан зохицож чаддаг. Мөн аюулгүй амар амгалан байдлаа юу юунаас илүү эрхэмлдэг. Өөрөөр хэлбэл та дотоод сэтгэлдээ өөрийн хамгаалагцсан гэдгийг мэдэрч байх ёстой. Тэгж чадвал та ажлаас хадлаглаач гунж худрахгүй дараагийн ажлаа хайна. Өөрөөр хэлбэл та илүү дутуу сэтгэлийн хөдөлгөөн, зовнилоос өөрийгөө хамгаалдаг. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдрал таныг дарамтанд оруулдаг. Харин өөрчлөлт болон ирээдүйд итгэх итгэл шинэ хүсэл мөрөөдлийг өгч таны дасан зохицох авьяасыг идэвхжүүлдэг. Заримдаа амьдрал таны хувьд залгуулан үргэлжлэх өөрчлөлтийн цуглуулга болон хуурдаг тул та шин асуудлыг байнга шийдэх шаардлага үүсдэг. Гэхдээ та амарч ядаргаагаа тайлах, нөхцөл байдлын улмаас гутрахгүй байх чадвартай. Аливаа бэрхшээл хүндрэлийг давах нь тодорхой түвшинд танд таалагддаг. Иймээс хувь тавилангийн ээлж дуудлагыг бэлэн байдалтай огтдог. Нөхцөл байдлыг өөрчлөх боломж олгогч аз сорсон аливаа нөхцөл байдал танд таалагддаг. Ингэснээр та нэгэн хэвийн уйдгар нөхцөл байдлаас салахыг хичээдэг. Гэхдээ та бол бүхний алдчихаар хөөрөө хүн биш болохоор аз сорготоож прагматик чанараа алддаггүй. 13 буюу 4 нийлэмжийн нөлөө нь таныг өөрийгөө илэрхийлэх шин арга замуудыг байнга ирж хайхад хүргэдэг ба та өмнөө шин зорилгыг тавьсаар байдаг. Та төрөлхийн манлайлагч чанартай нь аз сорсон үйл явдалд оролцоход хүргэдэг тул та араасаа олныг дагуулдаг. Шинэ боломж болцоог та шинжлэлт гэж хүлээн авдаг. Харин өөрчлөлт болгон өсөлт болгон амьдралын үнэт зүйлсийн үнэлэмж танин мэдхийн үйл явцтай холбогддог. Та ямар ч үүрэг хариуцлагыг аимшиггүй хүлээн авдаг. Учир нь өөрийг хүлээх нь таны амьдралын ритмийг шинээр мэдрэхэд тусалдаг. Та хизээж зүгээр суудаггүй хүн. Заримдаа морь мал мэт ажлын төлөө зүтгэдэг ба ингэж амьдралыг бүрэн дүүрэн мэдэрдэг. Зорилгодоо хүрэхийн тулд амьдралынхаа бүхий л нөөц бололцоо ирч хүчийг дайчилдаг. Та хэдийгээр хатуу чанга хүн боловч хөвгчлөлтэй алай зантай тул бусд хүн танд татагддаг. Та ямар ч хүмүүсийн дунд орсон гэртээ байгаа мэт байж чаддаг. Бусдад харьцах нь таны амин чухал хэрэгцээ. Та шашин оюунлаг гүн ухааныг илүү сонирхдог. Гэлээж гисэн та бол жинхэнэ материалист үзэлтэн. Гэр орон тань хүчээ сэргээх, амар тайван амьдрах гол орчин болдог. Та зочдоо хэрхэн юугаар дайлахаа мэдэрдэг байна. Дутагдaltaй тал. Үе өөртөө итгэж чадхаа болдог төдийгүй ямар ч хамгаалтгүй болсон мэт санагдах үедээ идэвхтэй ажиллаж эхэлдэг. Эсвэл та гэрийнхаа мухарт шигдэж гялалзсан боломжуудыг алддаг. Ийм үедээ биеэ сайдар хянаж өчүүхэн жижигч бай зүйлийг хийж эхлэх нь чухал. Тэгж чадвал алхамаар сэргэж дахиад өөртөө итгэлтэй болно. Та өөртөө зөрчилдөх нь цөөн бус. Та аливааг өөрчлөхөөс зайлсхийх тусам юмс таны сансны эсрэг байх болно. Гэхдээ амьдрал тань учрах ихэнх хүндрэл бэрхшээл хэд их сэтгэлийн хөдөлгөөнөөс үүдэх ба асуудлыг шийдэхэд төдийлөн анхаараагүйгээс үүсдэг. Хэрвээ та амьдралыг өөдрөгөөр харвал ямар ч хэцүү нөхцөл байдлаас ашиг хонжоо олох боломжийг мэдэрнэ. Хэдийгээр та тооцоотой сэргэлэн нэгэн боловч үүдээд буй нөхцөл байдлын ашиг хонжоог зөв дүгнэн цэгнэж чадахгүй байх
тийм нөхцөл байдал үүсдэг. Иймээс та илүү хариуцлагатай байж хүндрэл бэрхшээлийг үүсгэхээс өмнө урьдчилан сэргийлж сурах нь чухал. Заримдаа та хэд туйлширдаг тул бүгдийг эсвэл юу ч авахгүй гэсэн байр суурь баримталдаг. Та аливаад дундаж байр сууриас хандаж чадахгүй сайн муугийн 2 туйлд хуваан авч үздэг. Заримдаа таны аз сорих дуртай зан чанар ойр дотны хүмүүс тань занал хийлэл үүсгдэг. Тэд танаас болж хохирдог эсвэл айц төгшүүртэй тулгарч байдаг. Заримдаа та өөртөө шүүмжлэлтэй хандаж арх дарс, найз нөхөд, янаг амрагийн харьцаа, амттан ажлын хинээ зэрэг нь хэмжээнээс хэтэрч байна гэж үзээд санваарт мэт амьдрахыг хүсдэг. Гэтэл амьдралыг байгаагаар нь хүлээн авах шиг сайхан зүйл юу байна? Та туйлшрах хандлагаасаа салж чадвал сэтгэл санаа тань амарлингуй болно. Заримдаа та өвөн төгч зан гаргаж хэрүүл маргааны үндэс суурийг тавьдаг. Харин хүмүүс таны энэ чанар таалагдахгүй тул аливаад уян хатан байж бусдыг сонсож, бусдын санаа бодлыг хүндэтгэж сурах нь чухал байдаг. Хайр дурлал янаг амрагийн харилцаа. Энэ тооны хүмүүс урт удаан хугацаанд үргэлжлэн доктортой харилцааг холбоог эрхэмлдэг. Та шийдэмгүй тууштай нэгэн болохоор хэрвээ өөрийн гэсэн цорын ганц түүнийг олсон бол түүнээ дэрэгдээг тогтоохын тулд чадах бүхнээ хийн. Та элдэг зөөлөн халамжтай хүн тул санаа бодлоо ил тод илэрхийлдэг, элдэг зөөлөн хүнийг хайж байдаг. Тэгвэл та амрагийнхаа хандлагыг үг яриагаар нь бас үйлдэлээр нь тодорхойлж мэддэг. Мөн түүнчлэн амрагийн тань халаасанд хэдэн төгрөг байгааг мэдэх нь танд чухал байдаг. Өөрөөр хэлбэл тэр таныг тэжээж чадна гэсэн нөхцөл та түүнтэй амьдрахад бэлэн. Хэрвээ та эцэггүй хүүхдүүдтэй бол амрагтай зөвхөн өөрийгөө төдийгүй мөн хүүхдүүдэд тэжээж халамжлах үүргийг ч давхар хүлээлгэнэ. Таны хувьд хайр дурлал гэхээс илүү мөнгө санхүүгийн баталгаат байдал доктортой харилцаа нь чухал юм. Янаг амрагийн халиваа асуудал та биеэ хянаж чаддаг болохоор амрагтаа тэр бүр сэтгэлээ нээдэггүй. Харин амрагтайгаа танилцаад багагүй хугацаа өнгөрсний дараа түүнтэй элен далангүй харилцаанд шилждэг. Та аливаа хүндрэл бэрхшээлээс айдаггүй, харин ч улам өдөөгддөг. Тухайлбал хайртай хүнтэйгээ гэрлэх боломжгүйг мэдвэл түүнийг өөрийнхөө болгохын тулд бүхий л арга чаргыг эрхэмлэнэ. Сексийн харилцаач найдвартай, доктортой гэсэн шалгуурыг давсны дараа сая бүрэн дүүрэн хэрэгждэг. Гадаа төрх дунд зэргийн нуруутай, боровтор царайтай, дугуйвтар хөмсгтэй, нарийн урт нүдтэй, махлаг богино хөлтэй, онцлог шинжин урт өтгөн сормос, эрүүл мэнд, анзаарахгүй улмаас бэртэж гэмтэх магадлал өндөр, мөн ходоод хоол боловсруулах болон ялгаруулах системийн үйл ажиллагаа доголдох цусны даралт ихсэх хандлагатай. Ажил мэргэжил албан тушаал, өөрчлөл шинжилтийг мэдэр санаачлахтай идэвхтэй ажиллахыг шаарддаг бүхий л мэргэжлүүд тохирно. Тухайлбал эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар, мөн улс төрч сэтгүүлч, нийгмийн ажилтан, байгаль хамгаалагч болсон ч болно. Найруулагч, олон нийтийн байгууллагын удирдагч, зохион байгуулагч зэрэг ажил мэргэжлүүд танд нэн тохиромжтой. Та аль болох хүнд хэцүү, аз хорьсон мэргэжлийг сонгон авдаг. Сар болгоны 14-ний өдөр төрөсөд. Ерөнхий хандлага. Та болж буй үйл явдал болгоныг ухаалгаар хүлээн авах чадвартай төдийгүй өөрийгөө хүрээлэн буй ертөнцийн нэгээхэн хэсэг гэж мэдрэхийг эрмэлздэг. Танд таатай нөлөө үзүүлж үргэлжийн бэлэн байдал байхыг шаарддаг аливаа өөрчлөлт шинжилтийг таатай хүлээн авдаг. Юу ч боллоо гэсэн та сөрөг нөхцөл байдлаас ч сургамжтай талыг нь олж хардаг. Та өдөр тутмын ажил амьдралынхаа хажуугаар зүүн бэлэгтэй найдан амьдралынхаа үн хүндтэй зүйлсийг тодорхойлохыг оролддог. Амралтын өдрүүдэд бясалгал хийх, ном унших, хөгжим сонсох зэргээр цагийг өнгөрөөдөг. Таны ажлын идэх хөцтгөл буурсан үед сэтгэлгээний дотоод үйл явц хүчтэй явагдаж байдаг ба та болсон бүхнийг цэгнэж үздэг. Та өөрийгөө дүгнэх дуртай зэрэгцээ нөхцөл байдал зохицуулан үе үе дотоод ертөнц рүүгээ өнгөдөг. Заримдаа та амьдралын утга учирыг нэрлэх гүн ухаан, шашны асуудлуудад хариу өгөхийг оролддог. Иймээс ч бусад арт түмнүүдийн түүх соёлыг сонирхон судалдаг. Ингэснээр та өөрийгөө хүн төрлөختөн хэмээх нэгэн том зүйлийн нэгээхэн хэсэг гэдгээ ухамсарладаг.
Та бодит нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэхийн тулд улс суурьтай ханддаг. Санснаа ажил хэрэг болохын өмнө бүгдийг цэгнэж үздэг боловч заримдаа гинтийн шийдвэр гаргадаг тул таны үйлдэлийг урьдчилан таамаглахын аргагүй. Шин танилуудад дасах эсвэл зүүн бэлэг тань зөв шийдэл зааж өгөх хүртэл зарим үед тодорхой хугацаа шаарддаг. Харин шийдвэр гаргасныхаа дараа та аль нэг тал руу нүсчихгүй сансандаа хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Таны бүтээж туурах гэсэн эрэмлэлэл нэр алдад байр суурь хүрэх гэсэн хүсэлтэд хосолдог. Та хөдөлмөрч хүн тул тавьсан зорилготой хүрэх хэлбэр арга замуудыг олж чаддаг. Та харьцангуй биеэ даасан хүн тул өөрийн хариуцлагыг хэн нэгэнд өөрүүлэхийг боддоггүй. Танаас үе зохион байгуулагчийн гэлэлцсэн авьяастай зохицдог. Ер бусын зохион байгуулах авьяас чадвар болон давтагдшгүй өнгө төрхтэй нь хийж байгаа юм бүхэн танд тусалцаа олдог. Танд гутарч гунах хэрэгцээ шаардлага байхгүй. Та төрөлхийн бусдыг татах авьяастай тул шүтэн бишрэгтээр үргэлж хүрээлүүлж байдаг. Хүмүүсийн хоорондын харилцаанд үг яриа маш чухал нөлөөтэйг та мэддэг. Та бусдаа нэг нэмбэ харьцаж нэг ч үгийг бодлогогүй хэлэхгүй. Дутагдaltaй тал. Заримдаа та хэд удаан болж юу ч хийхгүй цагийг өнгөрөөдөг. Таны нэгдэхгүй байдал нь ирээдүгээс өөрчлөлтөөс буюу үл мэдэх зүйлээс айх айцтай холбоотой. Та ажлын байраа солихгүй тулд эсвэл шин танилтай болохоос зайлсхийж үйл ажиллагааныхаа хүрийг ухамсартайгаар хязгаарладаг. Гэтэл хувь тавилангаа эсэргүүцснээр шин чухал боломжуудыг алдаж болно гэдгийг анхаар. Заримдаа та өөрийн буруу төсөөлөлд автаж урагшлагаа болдог талтай. Энэ хандлага тань олон чухал санаа хэрэгжихээс саад болж цаасан дээрх төлөвлөгөө болгодог. Сааснаа ажил хэрэг болохтой холбоотой шийдвэр гаргахдаа та эргэлзэж байвал аль болох хойшин татаж цаг хугацаа алддаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эрүү саруул ухаан айцыг даван гарч та мөрөөдлөө биелүүлдэг. Заримдаа та таагүй зүйлийг санаатаагаар үл анзаарч иймэрхүү маягаар асуудлыг шийдвэрлэж болно гэж үздэг. Гэтэл өнөөдөр уусаж буй асуудлыг шийдвэрлэлгүйгээр маргааш хүндрэлээс зайлсхийж чадна гэдэгт итгэлтэй байх боломжгүй юм. Иймээс хүн нөхцөл байдал эсвэл та зөв шийдлийг заавал зааж өгдөг оюун ухаан зүүн бэлэгтэй найдах хэрэгтэй. Заримдаа та өөрийгөө бодит амьдралаас таслагдсныг мэдэрдэг ба энэ нь таны хувьд мөрөөдлийн ертөнцид амьдрах нь илүү сайхан санагдахтай холбоотой. Иймэрхүү хандлага нь мөрөөдлийн ертөнцөөс ангижирч чадхаа байж оюун ухамсараа хиймлээр идэвхжүүлэн архи тамхи хар тамхинд ороход хүргэж болох юм. Гэтэл иймэрхүү зуршил нь таны сэтгэлийг амарлуулах бус харин ч улам дарамтлан хүнд байдалд оруулна. Хэрвээ та ийм нөхцөл байдалд орсон бол мэрэгжлийн эмчид хандах нь зүйтэй. Та хүмүүстэй харьцахдаа хэд шулуу хандаж болдоггүй үг хэлэх нь бий. Таны ингэж хэлсэн үгс нь зүүн бэлгээс урган гарсан тул ихэнхдээ үнэн байдагч хүмүүсийн хариу реакцийг өөрчлөн тодорхойлох аргагүй юм. Иймээс та үг болгоноо бодож ярилцагчаа хэн байлаа ч гэсэн хүндэтгэн хандаж сурах нь чухал. Ямар нэгэн ажилд их авсан үедээ та бусдтай харьцангаа болдог. Хайр дурлал янаг амрагийн харьцаа. Танд хувь тавилан ээлтэй хандаг болохоор та үүнийг мэдэрдэг. Хүнд хэцүү үед ч таатай өөрчлөлтүүд гарвал түүнийг хувь тавилангийн бэлэг гэж хүлээн авч сурах нь чухал. Та нийтэж хүн болохоор бусдад харьцах харьцаа таны зан айлын тусгал болдог. Цорын ганц хүнийг сонгоод тэр танд аз жаргалыг дангаараа өгч чадахгүй. Иймээс та олонтой найзрахаг харьцаатай байх ба амрагтай нь үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Та оюуны өндөр хөгжилтэй, боловсралтай, амьдралын туршлагатай хүмүүст татагддаг. Иймээс таны сонгосон хүн утга зохиол, урлаг, улс төрийн хүрээний хүн байвал гайхах явдалгүй. Таны ашиг сонирхол оюунлаг шинжтэй тул та тэднээс физиологийн төдийгүй сэтгэл зүйн ханамж таашаалыг хүсэж байдаг. Таны зан аашны нэгэн онцлог шинжин гэвэл та хувийн харьцаанаас ч ашиг хонжоо олохыг хичээдэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл амрагтай нь ухаалаг, боловсралтай байгаа зогсохгүй. Таны өмсөх зүрх идэж уухад ч анхаарал тавьж байх ёстой гэсэн үг. Гэхдээ энэ таны өөрийн гэсэн үзэл бодлогын гэрч биш юм. Харин ч та зөрүү дураараа байдаг төдийгүй үргэлж өөрийнхөө зөв гэж боддог. Таны хувийн харьцаа холбоонд зүүн бэлэг чухал үүрэгтэй.
Янагийн амаргийн харьцаанд та хэд их даруй зан гаргаад байдаггүй сэтгэл хөдлөл бодол санаагаа ил тод илэрхийлдэг. Та орон дотроо элдв туршилт хийх дуртай ба амрах тань энэ нэг таалагддаг. Гэхдээ сэтгэл хөдлөлтөө бас ухаандаа захирагдаг таны сексийн уран сэтгэмжийг хязгаарлаж байдаг. Гадаа төрх цэвэр болбороо арьс том нүд жижигхэн хамар өтгөн хөмсөг өндөр шанаа бол таны онцлог шинж. Та өндөртэй гуйлаг бие хаатай. Эрүүл мэнд дархлаа султай тул дотоод эрхний өвчнөд нэрвэгдэх магадлалтай. Хоолой бамбаа булчирхай үе өсөж өвддөг. Ажил мэргэжил албан тушаал. Олон нийтийн харилцааны салбар, маркетинг, худалдаа, реклам, зар сурталчилгаа, аялал жуулчлал, компьютерийн технологи, харилцаа холбооны салбарт азаа сорвол алдахгүй. Сэтгүүлч, судлаач, дуучин, жүжигчин, урлаг уран сайхны мэргэжлүүд тохиромжтой. Мөн орчуулагч, нэгтлэн, хэл шинжээч, удирдлагын ажил, албанч, муугүй үр дүнтэй. Сар бүрийн 15-ны өдөр төрөсөд. Ерөнхий хандлага 15 буюу 6 тонны нийлэмжийн нөлөөгөөр та үннийг эрхэмлэгч гоо үзэсгэлэнтэй нэгэн болжээ. Үннийг эрхэмлэх гэдэг нь мэдлэгийг хуримтлуулан өөрийн болгох, ухамсарлах чадварыг хэлж байгаа юм. Та амьдралын эрээн бараанаас ухаан сууж олсон хуримтлуулсан мэдлэгээ эргэн тойрондоо түгээж ингэснээрээ үнэнд хүрэх замд замчин болж өгдөг. Хүмүүс таныг ямар ч асуултанд хариу өгөх чадвартай гэж бодож зөвлөгөө авахаар ханддаг. Та үнэхээр лавлах шиг л цөөн бус зүйлийг мэддэг ба энэ нь таны урд өмнөх төрлийн онцлогтой холбоотой. Заримдаа мэдлэг мэдээлэл тань сэтгэлийн гүндэх биегээс гарч ирдэг ба болж байгаа бүхнийг мэдрэх мэдрэмж нь таны зүүн бэлгийн төвшөнд илрэн гардаг. Дээрх нийлэмжийн нөлөөгөөр та сайн зөвлөх байж чаддаг. Та ямар ч мэргэжилтэй байсан хүмүүст ашигтай хэрэгтэй зөвлөгөөг өгч тус болдог. Та ихтгэл тавих, бусдыг өнөмшүүлэн ярих дуртай ба хүмүүс жилбдүүлсэн мэт таны яриаг сонсдог. Өдөр тутмын амьдралтаа ч та ярих, ярилцах боломжийг алддаггүй. Учир нь харилцаа холбоо бол таны мэдлэгийн цар хүрээгээ тэлхнийг боломж юм. Таны саруул ухаан үргэлжийн тэжээл шаардаж байдаг. Иймээс эрүүл мэнд, албан тушаал, нийгмийн амьдралтай холбоотой аливаа асуудлыг хилцүүлэх нь таны оюуныг тэжээж байдаг. Таны харьцаа холбооны хүрээ маш өргөн. Тантай ярилцагчид нь аль ч хүрээний ямар ч насны хүмүүс байж болно. Та шинэ мэдлэг мэдрэмжийг байнга эрэлхийлж явдаг болохоор аялж жуулчлах дуртай. Таны төрөлхийн дур булаам чадварт олон хүн татагддаг. Гэхдээ таны гой сайхны жинхэнэ нууц нь дотоод гой сайхан, сэтгэлийн ариусал, амьдралын баяр баясгалан мэдэрч чаддагт буй. Та нарийн мэдрэмжтэй тул торго дурдан зэрэг барихад зөөлөн аятаахан даавуунд дурладаг. Мөн таны мэдрэмжинд өнгө чухал нөлөө үзүүлдэг тул аль өнгө ямар нөлөө үзүүлэхийг сайн мэдэж авах нь чухал юм. Та өмнөө тавьсан зорилготой хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг ба сансандаа хөрмөгцөө дараагийн зорилгууд тэмүүлдэг. Байгаль их танд гайхамшигтай хөдөлмөрч ажилд хичээнгүй чанарыг заяажээ. Та бусдад халамжтай төдийгүй тэдэндээ амьдралын баяр баясгалан бэлэглэж байдаг. Ойр дотны хүмүүсээ сайхан байлгахын тулд чадах бүхнээ хийдэг. Аэробик, теннис, усан сэлэлт зэрэг спортын төрлүүд тохиромжтой. Дутагдал 15 буюу 6 тонны нийлэмж нь гинтийн уналт өсөлтийг нөхцөлдүүлдэг. Хэд их мэдрэмжийн үрээр та сэтгэл хөдлөлийн зөрчилдөөнд ордог бол гадаад өдөөгчийн үйлчлэлд үзүүлэх реакц нь зан ааш хоромхон зур хуурахыг нөхцөлдүүлдэг. Болж байгаа бүхэн сэтгэл санаагаа нөлөө үзүүлэх танд хэцүү хэрэг биш ээ. Та хүсгэл юм бол нэг их хичээл зүтгэл гаргалгүйгээр санснаа биелүүлж чадна. Иймээс та бодол санаагаа нарийн хинж, бүтээлч голдролд хандуулж байх нь чухал. Заримдаа та таагүй нөхцөл байдалд ордог ч ухаалаг цооцоотой байсны хүчинд мэдлэг туршлага хоримтлуулан ялж гардаг. Заримдаа та хэд хаалттай төгчгдмэл болдог ба ингэснээрээ амьдралын таагүй нөхцөл байдлуудыг өөртөө даллан дууддаг. Тухайлбал та гэр бүлээрээ хэрлийн чандад амрах гэж байснаа ажил ихтэйгээрээ шалтгаалan болох ба харин гэр орныхан тань үүнийг дургуйцан хүлээн авч тантай ам морив.
Гэхдээ та сэтгэл зүрхнийхээ гүнд бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарладаг шигээ бусдын санаа бодлыг сонсож сурвал бусдын ашиг сонирхлыг мөн хүндэлж сурна. Ингэснээр таагүй олон нөхцөл байдлаас ангижирна. Заримдаа та зорилгодоо хүрэхээр хит улааран эсвэл зөвхөн өөрийн ажил албаа чухалчлан бусдад дээрэнгүй ханддаг. Өөрөөр хэлбэл та альваад хит автомтгай туйлшрамтгай хүн. Гэвч нас ахих тусам та амьдралын ухаан сууж альваад төсвөр төвчээртэй хүлээцтэй ханддаг болно. Төгс төгөлтөрт тэмүүлэх сэтгэл, ёс суртахууны өндөр үзэл баримтлал нь таныг орчин тойрондоо бүх хүмүүст хэд өндөр шаардлага тавихад хүргэдэг. Иймээс амьдрал таны санснаас эсэргээр ирэхэд та маш их хэлэгнэж, заримдаа бүр хонзогно. Гэтэл альваа гомрохол хорслон аяндаа өөрөө өөрийгөө устгахад хүргэдэг гэдгийг бодолцох ёстой. Та бусдыг өөрийн санснаар байлгахын тулд сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Өөрийгөө хэд өндөр тавьж хэд өндөрт үнэлэх нь таны ажил албанд ч гэр бүлийн харилцаанд ч таагүй уур амьсгал үүсгэнэ. Иймээс альваа цохроор тэмүүлэхийн орон нөөц бололцоогоо цэгнэн үзэж нөхцөл байдалтай дасан зохицож сурах нь чухал. Харин цаашид хэрэгхийг амьдрал танд аяндаа заагаад өгнө. Та бодлогогүй үүрэг амьлалт авдгаас өөртөө бэрхшээл үүсгдэг тул альваад ам гарахаас өмнө эрүүл саруул ухаан зүүн бэлгээ чагнаж бай. Хайр дурлал янаг амаргийн харилцаа. Та бол үнэн итгэлтэй хүн биш. Таны амраг ухаантай, боловсралтай, царайлаг нэгэн байлаач та илүү харсаар байх болно. Учир нь та шинэ хүнтэй танилцах, шинэ сэтгэл хөдлөлийг мэдрэхийг хүсдэг. Нэгэн хэвийн амьдралд уягдахгүй. Таны айлаа хошин зан дур булаан байр байдал бусдыг танд татагдахад хүргэдэг. Та амрагтаа шүргэлцэх, түүний биед хүрэх дуртай. Та бусдыг шойлох, айлаа хошин ярианы сэдэв болохдоо авьяаслаг. Иймээс таны энэ занг мэддэг амархан гомдчхооргүй хүн танд тохирно. Амрагтайгаа харьцах харьцаа болон бэлгийн амьдрал танд хүртэл сэрэл мэдрэмжээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд оршино. Хэрвээ та амрагтаа сэтгэл хүрвэл хүүхдүүдэд бодоод гэр бүлтэй үлдэх боловч гэр бүлээсээ гадуур цэнгэл хайж эхэлдэг. Та ханаж санахыг мэдэхгүй хүмүүсийн нэг болохоор танд мөн тийм л темпераментийн амраг зохино. Нөгөөтэйгүүр та амрагийнхаа оюуны хөгжил ухааныг ч чухалчилдаг. Гэвч хувь тавилан танд амрагийг тань сонгож өгдөг гэхэд болох. Энэ нь та дотоод зүүн бэлгэрээ хэн тохирох, эс тохирохыг мэднэ гэсэн үг. Та романтик мөрөөдөмтгий зантай, орон дотроо туршилт хийх дуртай, сексийн хувьд харьцангуй туршлагатай партнерыг илүүд үзнэ. Гадаа төрх, том толгой, шулуун хөмсөг, өргөн самсаа бүхий хамар, урт хүзүү энэ бол таны онцлог шинж. Дунд зэргийн нуруутай, нас ахихаараа гүзээлдэг, эрүүл мэнд, хоол боловсруулах эрхний болон үе мөчний өвчин дүртэмтгий, цусан дах чихрийн хэмжээ ихсэх хандлагатай. Ажил мэргэжил албан тушаал, мэдээлэл солилцооны салбарын мэргэжлүүд тэр дундаа олон нийтийн харилцаа холбоо, маркетинг, худалдаа, зар сурталчилгаа, аялал жуулчлал, компьютерийн технологи, харилцаа холбооны салбарын мэргэжлүүдийн тохиромжтой. Та нарын зарим нь дуучин, хөгжимчин, бүжигчин, зураач, зохиолч, сэтгүүлч, гоо засалч гэсэн мэргэжлийг сонгоно. Эмч, бариач болвол сайн. Сар бүрийн 16-ны өдөр төрөсөд ерөнхий хандлага. Дээрх тооны нөлөөгөөр та амьдралд өөдрөгөөр чөлөөтэй ханддаг. Та өөрийгөө төгс төгөлтөр болгоход их анхаардаг. Иймээс та өөрийн дутагдал сул талыг давуу тал мэтээр хүлээн авч өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал. Алдаа дутагдал сул талаа уучлах чадвартай байвал бусдын танд итгэх итгэл нэмэгдэнэ. Та үйл явдлыг далдын түвшинд мэдрэх, оршихуйн өөр хэлбэрүүдийг мэдрэх чадвартай. 16 буюу 7-гийн тооны үйлсэл нь танд нийтийн ухамсарын долгионыг барьж авч мэдрэх боломжийг олгодог. Та олонний санаа бодлыг нарийн мэдэрдэг тул тэднийг дамжуулагч болж нийгэмд хувь нэмрээ оруулна. Та өөрийгөө төдийгүй бусад хүмүүсийг ойлгон мэдэрч харцдаг. Та бол төрөлхийн ангаагч, мөн таны авьяас бэлгийн их хүчээр олон хүн амьарлаж зовлонгоос ангижрах тул энэ мэргэжлийг сонгож болно. Бусдад туслана гэдэг нь та өөртөө тусалж байгаа хэрэг.
Учир нь ингэснээр та өөрийн сэтгэл санааны төгөлдржих нөхцөлийг тавьж өгнө. Та өгөөмөр тус сэтгэлтэй тул орчин тойрондоо буй хүмүүс туслахдаа цагаа харамгүй зориулдаг. Та нэг ч зүйлийг гэлгүй бусдыг сонсож чаддаг төдийгүй нөхцөл байдлыг бүхэлд нь боддоор мэдрэх чадвартай. Танаас ямар нэгэн зүйлийг нууцлсан ч та зөв бэлгээр олж мэддэг. Гэр бүлийн хэлхий холбоог маш сайн мэдэрч аливаа садан төрөлтэйгөө хамтарч ажилдаг. Та хамт олонны дунд ажиллах, хамтын хүчээр зорилгодоо хүрэх дуртай. Та нэгэн хамт олонны хэсэг гэдгийг мэдэрч хамт олонныхоо гишүүн болгоны ашиг сонирхлыг дээдлэн үздэг. Та ихэнхдээ хүлээсэн үүрэг хариуцлагыг хатуу чанд биелүүлдэг. Танд бусдын авьяас чадварыг илрүүлэн гаргах, урамшуулах авьяас бий. Та үе ганцаараа байж бүгдийг цэгнэхийг хүсэх ба энэ үедээ өөрийн дотоод дуу хоолой зөв бэлгээ чагнадаг. Ингэснээр та нөхцөл байдлыг логикоор дүгнэн цэгнэх боломжтой болдог. Та байгалийн гой сайхнаас юр үзэмжтэй сайхан бүхнээс таашаал авч урам ордог. Та амьдралд хязгааргүй итгэдэг болохоор амьдралын урсгалд аванган хөөх дуртай. Оршихуйн утга учирыг мэддэг тань, мөн таны гүн гүнзгий зүүн бэлэх тань бусдыг өөртөө захируулах, зорилгодоо хүрэх боломжоор хангадаг. Усан спорт, гүйлт, аэробикээр хичээлэх нь нэн тохиромжтой. Дутагдaltaй тал. Та заримдаа бодит байдлаас хэд их тасарч практик үйл ажиллагааг явуулж чадхаа байдаг. Ийм үедээ та мартамтгай бас мөрөөдөлтгий болно. Хэдийгээр ирвэхэн шиг нисэндүүлж амьдралыг өнгөрөөх нь сайхан боловч олон сайхан боломжуудыг алдна гэсэн үг. Иймээс мөрөөдлийн ертөнцид амьдрахын оронд биеэ дайчлан ажил хэрэгтэй санаа тавих нь зөв. Та өөрт буй сайн сайхан бүхнийг тухайлбал сонирхолтой ажил, сайхан орон гэр, халамжтай нөхөр, эд хөрөнгө, нийгмийн өндөр байр суурь, эрүүл мэндэ үнэлдэггүй байж болох. Та дээр дурдгдсан бүхнийг байх ёстой зүйл гэж үзэж эсвэл хангалтгүй тооцсон ядуу зовсон хүний дүр эсэгдэгч байж болох. Заримдаа та их залхуу болдог ба энэ үед өөрийгөө ядраахгүй тулд бусдыг залхахтал нь ашигладаг. Амьдралд ингэж хандах нь танд байгаа бүхнийг үгүй болоход нөлөөлдөг. Иймээс байгаадаа сэтгэл хангалуун байж сурах нь чухал. Сэтгэлийн хөөрөлд орсон үедээ өөрийгөө ядраахгүй тулд бусдыг залхахтал нь ашигладаг. Амьдралд ингэж хандах нь танд байгаа бүхнийг үгүй болоход нөлөөлнө. Иймээс байгаадаа сэтгэл хангалуун байж сурах нь чухал. Сэтгэлийн хөөрөлд орсон үедээ бусдад таагүй нөлөө үзүүлдэг тул сэтгэлийн хөдөлгөөнөө хэн сурах нь чухал. Харин сэтгэл санааны доктортой байдал алдагдвал тодорхой ажил хэрэг эрхэлж, биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, сэтгэлээ амарлуулж байх нь чухал. Та төгс төгөлдөр тэмүүлээд уран бүтээл, ажил хэрэгээс өөр юу ч мэдрэх чадваргүй болсон байдаг. 16 буюу 7 тооны үзүүлэх өөр нэг нөлөө нь таны хүйтэн хүндий, тооцоотой, ашиг хонжоо хайгч нэгэн болгож мэднэ. Таагүй өнгөрсөн явдал нь таныг хонзогноор зуумхай болгож болох. Харин амьдралд тохиолдох сайн муу бүхнийг сэтгэл төвшин хүлээж авах нь хүндрэлээс зайлах арга зам мөн гэсэн энгийн үннийг ойлгоогүй цагтаа хизээ сэтгэл амар байж чадахгүй. Таны оюун ухааны түвшин харьцангуй өндөр болохоор та үзэл бодлоо шууд тулгсан маягаар илэрхийлдэг ба ийм үедээ бусдын санаа бодлыг тоож сонсохыг хүсдэггүй. Өөрийгөө илэрхийлэх гэсэн хандлага нь таныг шулуухан, ирээ цайргүй нэгэн болгоно. Иймээс амьдралыг боддоор өнгө будагтайгаар хүлээн авч сурах нь чухал. Хайр дурлал янаг амаргийн харилцаа. Та энд ч хүндлэнгийн ажиллагчийн байр сууриас хандахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл та альва үйл явдлын өрнөлийг бодол санаандаа төсөөлөн гүйцэтгэдэг. Учир нь ингэн боддоор хэрэгжүүлэхээс хамаагүй хэлбэр байдагт оршино. Хэдийгээр энэ аюулгүй арга боловч хамгийн ирээдүйтэй харилцаа холбоотой нь хизээж бодит болохгүй. Та өөрийнхөө өмнөөс төдийгүй амрагийнхаа өмнөөс ч бүгдийг төсөөлөн бодох чадвартай. Танд хэн нэгэн хамт хооллох санал тавьбал энэ хүн надтай гэрлэхэн гэж төсөөлнө. Өөрөөр хэлбэл та хүсч буй зүйлээ бодит байдал мэтээр төсөөлдөг тул танд санснаа тодорхой ойлгомжтой илэрхийлдэг хүн хэрэгтэй. Та эргэлэн халамжлуулах дуртай. Хайртай хүнтэйгээ урт удаан хугацааны бат бэх харилцаатай байхыг боддог. Янаг амаргийн харилцааг амьдралын салшгүй нэг хэсэг гэж үздэг. Харин энэ зорилготой хүрэхэд хайр дурлал амаргийн тань тусалцаа хэрэгтэй гэж боддог. Амаргаа илүү сайн таньж мэдхэд тань хугацаа хэрэгтэй. Иймээс та ихэнх үедээ зай барихыг хичээдэг.
Заримдаа та өөрийгөө сексийн хувьд төгс биш гэж үзэх тул хүссэнтэйгээ янаглаж задардаг. Та нарийн мэдрэмжтэй, гоо сайхнаас таашаал авч чадах хүмүүсийг сонгодог. Амрагтан царайлаг эсрэг хөөсийн хүмүүсийн анхаарлыг их татдаг бол та хардамхай болдог. Та сексийн тухайд амаргаа уян солих дуртай төдийгүй групп секс хийхээс буцдаггүй. Ер нь та энэ талбарт элдвийг турших дуртай. Гадаа төрх. Та дунд зэргийн нуруутай, муурах шиг гярхай мэдрэмтгий нүдтэй, бондгор хацартай том амтай, өргөн цээж ташаатай уран дууцсан харцтай. Эрүүл мэнд. Дайврын солилцоо хямрах, хашил авахтай амархан, хоол боловсруулах эрэгтний өвчнөд өртөн бүтгий. Ажил мэргэжил албан тушаал. Эмч, ангаах, цовлогчийн мэргэжилний тохиромжтой. Мөн сайн судлаач болж чадна, фото модель, зураач, хөгжимчин, дизайнер, цэргийн мэргэжилтэн болсон ч болох. Сар бүрийн 17 өдөр төрөсөд ерөнхий хандлага. Та дээрх тооны нөлөөгөөр амьдралын мөн чанарт нэвтэрч үннийг олохыг эрмэлздэг. Энэ зорилготой хүрэхийн тулд гүн ухаан, сэтгэл судлал, шашин судлал, уламжлалт ангаах ухааны ном содруудыг их уншдаг. Бусад ард түмэн улс орнуудын зан заншил, шашин шүтлэлгийг судлахын тулд олонтоо аялдаг. Та хүн төрөлхтний үнэт өвийн хөмрөгт нэвтрэхийн тулд түүхэн зохиолуудыг сонирхон судалдаг. Таны сонирхлын хүрээнд эртний хүмүүсийн соёлын материалыг үлдэгдэл болон археологийн судалгаа багтдаг. Ихэнхдээ та дотоод бие рүүгээ гүн гүнзгий аялж, өөрийн дотоод биеийг ойлгож ухамсарлахыг хичээлдэг. Энэ тохиолдолд та бясалгал их хийж йогоор хичээлдэг гэсэн үг. Гуйлт усан сэлтийн спортууд нь таны хувьд нэгэн төрлийн бясалгалд тооцогддог. Сэтгэл санааны доктортой амарлингуй байдлыг олж чадвал та өөрийгөө хүн төрөлхтний нэгэн хэсэг гэдгийг хурцаар мэдэрдэг. Та өөрөө ч мэдлгүй оюунлаг хүмүүсийг өөртөө татаж байдаг. Таны оюунлаг эрүүл хайгуул дэндүү төрлөх чанартай тул та өөрийнхөө оюуны потенциалыг ч ухамсарлаж мэдэж чаддаггүй. Өдөр тутмын амьдрал зүүн бэлэг таны зөв шийдвэр гаргахад тус болдог. Тухайлбал таны зүүд маш их зүүнтэй. Гэхдээ таныг төөрөгдөлд оруулах амаргүй, учир нь та хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс хизээч зайлсхийдэггүй. Мөн альвааг боддоор цэгнэх, тодорхой зүйлийг зохиомол зүйлээс ялгах чанар тань зөв дүгнэлт хийхэд туслана. Та амьдралд болон өөрийн хүч чадалд итгэдэг. Эрт орой хизээ нэгэн цагт бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байдаг тул сандарч барьц алддаггүй. Та амьдралд итгэж муу бодлоос өөрийгөө сэргийлж чадсанаар амьдралдаа илүү энгийн аюулгүй болгодог. Оюуны өсөлтөө хангахын тулд өмнөө өндөр зорилго тавьдаг ба юу хүсэж байгаагаа тодорхой мэддэг. Та бүхий л зүйл төгс төгөлдөр байхыг хичээх тул хоолунд хувцас хунартаач нарийн сонголттой ханддаг. Та сайн ажилтан тул альва үйлдэлээ эртнээс төлөвлөсөн байдаг. Төрөлхийн нэр алдарт тэмүүлэмтгий чанар зорилготой зөв арга замаар хүрэхтэй тусалдаг. Та амьдралыг байгаагаар нь хүлээн авч чаддаг. Эргэн тойрон танд байгаа хүмүүс тань манлайлагчийн чанарыг хүлээн зөвшөөрдөг. Учир нь та бусдад итгэл төрүүлэх авьяастай. Та өөрөөсөө хтийцэн үүрэг хүлээж бусдын тусын тулд түүнийг биелүүлэх дуртай. Та мөнгөн ч мөн адил ханддаг. Зүүн бэлгээрээ хаана мөн өсөж үржих боломжтойг мэддэг. Та хүрсэн амьдралтаа хүрсэн хизээч сэтгэл хангадаггүй. Өөрийгөө төгс төгөлдөр болохын төлөө шин зорилтуудыг тавин хэрэгжүүлж байдаг. Өөрийгөө дүгнж цэгэндэг чанар тань кармын хуулийн мэдлэгтэй шууд холбоотой. Дутагдал. Заримдаа та хит түрэмгий хэрцгий авир гаргадаг. Бусдыг ашиглаж байгаагаа амьдралаас аль болох эхийг авах гэсэн эрмэлзлээрээ тайлбарладаг. Таны өөртөө болон мөнгөндөө хандах хандлага бусдын зэвүүцлийг төрүүлдэг. Та маш их энерги зөвхөн өөртөө ашигтайгаар зарцуулдаг. Хэрвээ хэн нэгэн таны тавьсан хэмжүүрт нийцэхгүй бол түүнийхэн төлөө хил ам гарахаас буцдаггүй. Иймээс та хорвоо ертөнц үргэлж таны төсөөснөр байдаггүй. Харин танд сургамж болох зүйлийг өдөр тутам өгч байдаг гэдгийг ойлгох нь чухал. Бусд хүмүүсийг болон бодит амьдралыг үл тоомсорлвол
Та хизээ нэгэн цагт зохих хариугаа хүртэнэ гэдгийг бүү мартаарай. Заримдаа та хэд зөрүүд болж бусдын санаа бодлыг сонсдоггүй. Та зөвхөн өөрийн амьдралыг төдийгүй бусдын үйлдэл болгоныг хянахыг зордог. Та амьдралын үйл явцыг хэдий ч нэ эсэргүүцэн нөхцөл байдлыг хянах боломжоо төдий ч нэ ихээр алдна. Ийм үе та өөрөө хувь тавилангийн тоглоом бай болж хуурна. Та болзошгүй азгүйтлээс зайлсхийхийн тулд бүхий л чадлаа дайчилдаг. Гэтэл энэ нь таны өөрийгөө дутуу үнэлтэхтэй холбоотой. Заримдаа та азгүйтлийг өөрөө загварчлан төсөөлж даллаж авчирдаг. Эсвэл бодит нөхцөл байдлыг үл тоомсорлон өөрийн санснаар болох гэж бухшиг зүтгэдэг. Гэтэл хүсэл төсөөлөл биелэх эсхийг практик дээр үзэж харж болно шүү дээ. Заримдаа та амжилтын хэмжүүрийг мөнгө эд хөрөнгө гэж үздэг. Иймээс хэд шунаглан эд мөнгө хөөцөлдөх нь оюуны хоосрол, ядуурлыг авчирна гэдгийг бүү март. Хэрвээ та өөрийн дотоод мөн чанарыг олж мэдэж чадвал илүү амар амгалан болж амьдралын үнд зүйл бол эд хөрөнгө биш гэдгийг ойлгох болно. Та гадаад өнгө мөнгөнд дэндүү их ач холбогдол өгдөг болохоор заримдаа баярхдаг, амжилтаа гайхуулахын сагсуулахын оронд бусдын амжилтыг талархан өгөхөд сураарай. Хэрвээ та аз жаргалтай сэтгэл төвшин бай гэж бодвол материалог болон оюунлаг амьдралын хооронд алтан дунджийг олж сур. Хайр дурлал янаг амаргийн харилцаа. Та шүтэн бишрэгчдэр дутхааргүй хүн. Тавьсан зорилготой хүрэхээр тэмцэхдээ тууштай тул хэн нэгнийг дэгээдсэн л бол түүнийг бүр мөсөн өөрийн болгохын төлөө чадах бүхнээ хийнэ. Мэдээж та бусдаа л адилхан болохоор буруу сонголт хийх, сэтгэл зүйн хямралд өртгөхөөс хамгаалагдаагүй. Иймээс хувь тавилангийн аливаа эргэлтийг танд үзүүлж буй сургамж гэж тайван хүлээн авч сурах нь чухал. Таны сонгосон хүн цааснаас тань өөр хүн байхын явдал цөөн бус тохиолдно. Ямар ч л байсан та оюунлаг, өндөр боловсралтай, өөр шигээ хараат бас үзэл бодолтой хүнд дуртай. Та амрагтаа хэд өндөр шаардлага тавихаас зайлсхий. Та насан туршийн ханаа гэж баян чинээлэг хүнийг сонгож болзошгүй. Таны эд хөрөнгийг эрхэмлдэг зан чанар ийм сонголт хийхэд нөлөөлнө. Гэхдээ та эд хөрөнгөтэй эцсийн зорилго биш тул амрагтай нь оюунлаг сэтвэж тантай ярилцах чадвартай байх ёстой. Та хараад бас азтай, амрагтай нь мөн тийм л байна. Иймээс та хоёрын ашиг сонирхлын зөгөөд огтлцох үед харилцан буулт хийх нь чухал. Эс бөгөөс хэрүүл маргаанаас зайлсхийж чадахгүй. Энд оюунлаг харилцаа холбоо чухал үүрэгтэй. Та сексийн өндөр мэдрэмжтэй тул таны үзэл бодлыг бүрэн дэмжих өндөр мэдрэмжтэй амрагийг хайж байдаг. Гадаа төрх. Тэгш хамар хол зайтай нүд, гонцгой царай, нарийнхан хоолой энэ бүхэн таны онцлог шинжүүд юм. Бүдүүвтэр бадруун чанга биетэй. Эрүүл мэнд, бөөр давсаг өрөвсөлт өртөмхий, арьсан дээгүүр батга гарах хандлагатай, сэтгэл санааны хямрал уналтанд орох нь амархан. Ажил мэргэжил албан тушаал. Танд манлайлан дагуулагчийн авьяас байдаг тул багшаар ажиллахад ер нь боловсрол сургалтын салбарт ажиллахад нэн тохиромжтой. Санхүүч, эдийн засагч, судлаачийн мэргэжлийг сонгосон ч болох. Үннийг олох гэсэн эрэмлэлтэд хөтлөгдөн гүн ухаан, оюунлаг салбарт түлхүү анхаарна. Та нарын дундаас сайн сэтгэл зүйч, ангаагч, оёдлчин, зураач нар төрдөг.